байцгаана уу? Шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн гараа дээр влогийн маань зочин та бүхэн сайн мэдж байгаа хөө харсан баг те зураг мөргөрнөөс. Тэгээд нэгэн сайхан үзэсгэлэнтэй эмэгтэйг авах гээд байрных нь гадаа ирсэн байна. Яг одоо гэрээсээ гараад сургууль руугаа явж байгаа байхгүй юу? Нөгөө ажилтай багш хүн шүү дээ бас. Тэгээ эндээс гараад явангуут нь баривчлаа гэж бодчих. Тий. За юу. Тэгтээ мэдчихлээ шүү дээ. Залхсан чи яасан гараа дээр гэх гээд байгаа юм уу гэдэг. Мик нь ханаа. Харцаа. Тэр шүү дээ. Үтийгч. Яа, амхандаа нуухдах гад явсан чи бүр гисэн чи. За, ингэчдэг байгаа шүү. Ерөөсөө юугүй шууд. Аашигтайгаар ингэ юмны тэндээс энэ дээр гин чукад хажиж байгаа. Цоорой гэсүрлээ хүмүүс байхгүй. Доо нийт цогсоо. Одоо бас өөр амар хар малгай залуу юмс ингэж гарч ирдэг. эндээс гараад иж Айлах идэг нэг хөөхөө хоёр хаач юм. За сайн уу? Айгаа одоо юм ярьсны даа. За одоо ингээд таны сургууль руу чи оруулахгүйгээр шууд баримтлахаар би төр хүрээд ирсэн. Ямар аюултай бэ за. Хоёр дүүдгээ гараа авчиж. Гарч ил та ганц удаа штэ гарч ил та. Хатас гарч ил та. Би ерөнхийдөө өглөө чи нэг ярьсан шүү дээ тий. Ярих үер бодохгүй. За ямар ч юм зузаан хувцас авсан. 700 Юм яаж чад гэж бодоо. Их чи юм асууж машинд ороод суулгаж гин бүх хаадгаад гэж бодож. тэгээд аваа ичээ. Чамд гэж бодлоо. За яа идэж. За яг өнөөдөр чи инех нь бол тодорхой болчихлоо. Хоёр тал. Энэ зайр ингээд бүр ингээд чэлэн штэ. Хоёрыг харин түрүү ингээд нөгөө чукагийн дуу гараад чавхагийн дуу бас хаана гараад. Тэгээ бодлоо дээш харлаа доош харлаа. Энэ амжаас Энэ машин шиг яг тэр машиндаа суулгаад бүх хаалгануудаа цоожлоо. Тар гэж цаашлаа. Тэгээд сулгачлаа. Аваад явсаа. Одоо нэг өнгөрсөн. За одоо хаа болж байгаа л гурлаа. Нууц гэж байгаа. Одоо нүдийн боон. асуух хэрэг байгаа мó та. Хариул асуувал өөрөө хариулаад. Тий өөрөө хариулаад тий. Би тэгтээ бодчихлаа л да. За та хоёр ингээ аваа явж байхдаа нэг хайгаадах юм алгадөө. Тэгтээ та яг бодлоосон те энэ угаасаа над руу хизээ нэгэн цагт залгаж л таараа гэдэг. Таараадаа гэдэг. Йой. За амралт сайхан өгч. Одоо ажил сайхан. Сая офс яваад 2800 3000 км явчаад ирлээ. Тэгээд манай Хергасын бас 100 жилийн сургуулийн 100 жилийн болоод тэрнийг бас зохион байгуулах ажилд оролцоод тэгээд цаашаа усынхаа наадам дээр очиод за тэгээд ирлээ те. Яа сайн явж таавал нэр. Тэгээ одоо ерөөс тийм хол яваад ирсэн болохоор бүх зам айгу ойрхон санагдаад байна. Тэгэж шээ. Одоо тэр ч баг багшин дэж шиг санагдаад байна. Багшин дэж орох гэдэг юм тийм богино санагдаад тийм. Жохоо нэр баруун гараараа машин аваад 100 гараараа уцаараа ирэл үсээ самнаал. Тэгээд давхар бичлэгтээ ороод давхар бичлэгтээ ороод асуултаа үгээ зохиогоор замдаа чукада тэгэр ингэрэ гэж хэлээ да. За зөвхөн баруун гараа. Умдагаар дайлна. Манай Zebra International Distribution-ы ороод ирдэг гоё. Би энийг зөв Diamond. та юу харцаа за энийг нэг өдөр уух байх гэсэн. Оо та. За гоё юм байна. Diamond Fresh гинэ. За Ийм нөгөө Zebra International маш олон төрлийн юмнууд орж ирдэг. аа за. Тийм газар ихгүй юу? Тэгээд би тэртэй хамтарч ажилладаг. За. Тэгээд ирсэн зочин болгондоо уугаарэ гэдэг. Лемон чугаас C витаминаар байдаг зөвхний биенд хэрэгтэй тий. Одоо тэгэхээр ерөнхийдөө амралтын байдалтай байж байгаа юм уу? Тэг ер нь амралтын байдлаас шовтрох тал руугаа орж ирж байгаа. Одоо тэгээд байдалтай тийм. Одоо тэгэл
амарч ерөнхийдөө болчлоо гэж бодоод байгаа. Тий. Тэгээд одоо нэг ханаагүй. Нэг ханаагүй гэнэ. Тэгээд бас ажил хийсэн байж тий. Яваад бас ажил хийсэн. Тэгээд одоо ер нь тэгэл амралтын байдал шивтраал ажилдаа орохгүй л чинь да. Яа. Монгол орны байгаль өстой үнэхээр гоё юм аа. Гоё гоц бүр. Гайхамшигтай. Тэр нуур, ус, уул, хангаа тэгээд зарим газар нь зуршлаггүй байх, зарим газар нь зүгээр өвдгөө өстэй жоох шиггүй нэрээс гайхалтай. Харин тий одоо тийм л ийм л сайхан газар нутаг их оронд төрсөн бид чинь уул наазтай. Тэгээд энэ бүхнийгаа гоё хайрлахгүй байна гэдэг чинь л бас хүнээр хөв зарим нэг одоо хүмүүс хандаад байгаа байхгүй яг нэг тийм айгүй муухай хайргуу те аялж байгаа газараа бүр айгүй бохор заваа аялах жишээний бүр чахагчдэр ч одоо влог хийгээл одоо эний чинь бүр ч их мэдэрч байна те. Яг үнэ. Энэ гоё байл. Одоо манай Монгол шин гэж дураараа явж байгаа л дураараа нэг газар зогсоод майхнаа босгоод тэнцэн унтдаг газар дэлхийд дээр даалга байна шүү дээ. Тэр үнэхээр гайхалтай шүү нэрэ. Тэр аз жаргал хаана байна? Эх оронд маань л байна нэр. Яа. Дэлхийн бүх орны байгаль байна шүү дээ тий. Ингээ бодохоор тий тэр Пиренеan нуруу Андын нуруу шиг тийм том нуруунууд байна. Том далаачаараа хөвсгөл далай байна. Тэгээ гоё нуур байна. За говь байна. Тал байна гэвэл нэрээсээ бүх л гоё юм байна. Хамгийн гол нь тэгээд яг ийм оригинал юу юм үнэр ясна тэр үнэр нь бүр гайхамшигтай харин биш тий. Тэгээд тэнд л байхтал тэр шууд энэ жиргээ мэргээ тэр гол усны юу эмтлээс жинхэнэ амралт байна. Тэр байглаас гоё энерги ав. Байглаас гоё энерги авсан сая яваа. Тэгэхээр харин ийм гоё баялагийнхаа эзэд нь үжиж гоё хайрлаарай гэж битээр бас байн уриал дээ. Яг тий оцсон гоё газараа цэвэрхэн ядаж хогоо түүгээд энэ хин өмнө нь нөгөө нэг ариун нэгч орсон аахгүй юу? Тэгээ ариун нэгч бас тэгээс энэ байгаль ингээд тайвширлыг авах дээр байгаль руу гарах дуртай гинэ. Гарах тэр үнэхээр гайхамшигтай. Энэ бол яг л нөр одоо бурхан бүтээгээд өгсөн ийм гоё байгаль ихтлгийг одоо хайргүй байхын аргагүй. Энийг хайрлаасай гэл бас л ярьж илээ. хамт. Тэгээд нөгөө 100 мод, тэрбум мод таримэр гэсэн нэг юмнууд байгаа шүү дээ. Тэн гуч нь уулнаас очиж модын тайрж ирээд авчир зараад ахлаар ямар хэрэг байх вэ тий. Гэтэ гоё мод тариад баяжуулсан газрууд бас байна шүү. Тийм чинь үржүүлгийн газраас нь аваад тий зориултын гэхгүй нөгөө хүмүүс чинь энийгээ бизнес гэж хараад буруу хараад ой модноос очиж мод тайрж авчирж яагаад ахлаар чинь тэр чинь ирээд урахгүй угаасаа ийм буруу авчихлаар чинь яг энэ зөв манай гэр бүлийн хувьд нэрэ нэг гоё юм бид сая энэ хавар 50 хэдэн мод тарьсан. Гэртээ цуслан ямар гоё. Энэ чинь гоё явахгүй юу? Харин тий манай нэг зүүн бүрэндэг найз маань нэг ламаа гээд тэр найз маань ийм мод тарих одоо өв сургамал тарих тийм хобби таахгүй. Тэгтээ өөрийнх нь ажиллана л урлагийн хүн. Тэгээд бид нар бүр гэртээ аваач. Гэрт нь очсон чи ямар гоё юм. Энд ч цэцэг найгаад л тэнд ч өвс найгаад л энд мод гэр нь маш гоё ихгүй. Тэгээ би чаваар нэг хэдэн мод тариулж юу заалгая гээд. Тэгээ сая энэ жил ирээд тэгээд монс агч нэлээ олон моднууд тарьсан. Тэгээс хөөрхөн цэцэг тарьсан. Сая хөдөө явчихад цэцэг нь хөөрхөн цэцгэлцэн байна лээ. Таны старыг үзнээрээ. Хайруулаад тарьсан те нэг хөөрхөн юм жижиг. Тэгээ бүр айгу өнгөнгийн гой гой цэцгнүүд тарьсан байна шүү дээ. Тэгэд одоо тэгээд цуслан дээр 4 хоноод очтгийн заавал ажил ихтэй байсан ч гэсэн моддоо услах гэж манай бичлэгийн гол ажил. Моддоо тийм гоё тэгэж их гоё мод тарьсан юм ч одоо арчлан чухал шүү дээ. Арчлаа харсаар ургуулах нь тий. Яг харсаар л тэр маань амттay чинь нүднээр хатааж болохгүй учраас тэгээд одоо нэг ажил нэмэгцээ. Хөөрхтэй. Арчилгаа ихтэй модуудыг бол ерөнхийдөө эхний 3 жилдээ сайн арчлаад тэгэл байгалаар нь орчиход бол тэгэл урагчдаг. Харин тэгдэг гинэ. Тэхийн тулд заавал арчилгаа хэрэгтэй. Энд чинь мод ч бас их явдалтай мэлээ зүгээр тариад орчихгүй юм биш үү? Тий. Маш их тийм юутай юм бэлээ. Хүслэх амраал үлдв. Тий, хүслээ амраал үлдлээ. За, игч минь ойрын үед одоо уран бүтээл. За, одоо хүслэгийн нэг зохиол дээр би сууж байгаа. Тэгээ хүслээ маань зохиол дээр суун би бол зохиол дээр суухгүй би чинь гадуур ажиллаа бүрэн хийлж нааш чаашаа явдаг.
Тэгээд манай хүн зохиол дээр суугаа зохиол дээр нь хаяа нэг орж тэрийг ингэж засчихгүй юу өдр гэж хэлж зарим үед хурдл гэж худлаа ярьж загнуулж авцаагаараа. Зарим үед нөгөө хүнийг айгуугаа ажилтаа ахын дундуур хурдлаараа гэж хэлдэг. Юу ч бичихгүй юм байж за гэдэгээрээ. Тэгээд манай устгаач байгаа тайван штэ. Тэгээд бид тийм ажилтай. Тэгээд одоо бас нэг газрын ажлын урилга авсан. Бас нэг 12 анги кинонд зургийн дарга гэд бас миний ажлын одоо жүжигчдийнхээ ажлаас гадна бас зургийн дарга давхар хийдэг. Тэгээд тэрний ажлын маань урилга ирээд бас тэн дээр шамтах гал оюун ухаанда цэгцрэл төвлөрөлтөө хийгээд. Монгол киноны одоо зургийн даргаараа одоо сүүлийн маш их бадлж байгаа. Юу н одоо гаргахаа байсан. Би гэхдээ өөрийнхөө л хаяа зургийн дарга хийдэг. Тэгээд бас зарим нэг хүмүүсийн за томоохон кинонуудаас бас ингээд олон ангид кинондэр ингээд оролцооч гэдгээр хаяа за одоо ажиллагаагүй гэдэг. Тэгээ одоо алдарт багшийн маань ажил эхлэх гэж байна тийм. Тэгээ бас нэг киноны бас нэг жижигхэн хөрхөн дөрний ерөөсөн тэр маань хараахан болоогүй байгаа. За гэх мэтчлэн ингээд ажлууд баг цухалцж илээ. Тийм. Тэгээ энэ их олон ажлыг хаагур нь яаж амжуулдیں۔ Бурхан минь энэ үе усуудаа үе. Бүр нэг дор маш их ажлыг амжуулж чаддаг. Драмын театрт байхад драмын театрын хичнээн гайхдаг гэсэн шүү дээ. Бид нар дүнгийн театрын хаалгаар ороод хичнээн хажууд ингээд суугаал ингээд нөөрэ будаад дөнгөж анхны жүжигчин болохгүй байцаач хичнээн тээж ярьж байгаа юм чи. Тэр үчи гар утас байгаагүй шүү дээ. Тэгээд гар утасгүй үед чинь гэрлүүгөө машин тэрэг байхгүй багт чи хичнээн нөөрэ будаал дөрөв мөрийнхаа яг дуусгаал бэлтгэлээ тусганда нүүрний хамтгийг арилгаал газ гэрлүүгээ явж ирээд за сая 2 шил өхөрцөө дарчаад нэг шилхэг помидор дарчаад ирлээ хүүхдээ унтуулчаад ирлээ нөхрийнхөө хоолыг бэлтчихэд ирлээ бид нар шүтцэн тэгж бид нар чинь дүүр байхгүй шүү дээ тэр ихснэр чи гол дүрд тоглоод өөрөөсөө одоо бүх юм ингээ хийж байгаа хгүй тэг гэрлүүгээ маш хурдтайгаар гэлс гүйжчихэд тэрүүхэн хооронд чинь ногоогоо дарчаа ороод ирж байгаа. Тийм мундаг хичнэраас бас суралцж байлаа. Тэгээд таныг бас ах нараас айгүй тэгж ярьдаг байсан шүү дээ. Манай үзий ихч бол супер битэй. Ямар битэй бүр ядархаанаас нь гардаг иш чүүлч те. Зүтгүүрийн депо. Зүтгүүрийн депо. Таныг яг хэлж байгаа шүү дээ. Шүнжэнгөө ингээд бэлтгэл ялангуяа тоглолт моголтой үед бол те өдөр шөнөгөө бэлтгэлтэй байна. Тэгээд унтах цаа баг байхгүй шүү. Тэгэд өглөө нь шүн тарж авчаад өглөө фитнестэй явдаг. Тэ. Тэгээд энэ тэргээр чи ажил төрлөө амжуулж аваад ирээл бэлдэн тэгээд бид нэг хизэн хаана яг унтдгийг мэдгүй ямар таны тэгээд сүүлд нэг бас нэг тайзан дээр унтцдаг гэлөө. Тэг унтчихсан. Хүмүүс хотлоогоосаа магтчихгууд дотор хотлоо хөөрж явжаач ажиллаа амжиж ахгүй яа. Тэг яг хүмүүсийн нүдэн дээр хийж байгаа юм шиг үгүй яваад өнгөнд бушуугаар унтчихж байгаа. Тийм амарч шиг. Тэр дайчин чандар нь дамаадаас өвлөгдсөн байгаа байхгүй юу? Йоо, манай баярмаагийн хүчнэрээ бас. Нөгөө нэг кинонд юуны эмоцийн кинонд явсан шүү дээ. Тэгэхэд нэг хинээс сторийн дээрээс нь харж ирсэн би гоогийн. Хөө, стонер манай энэ Жэрэ 82 гэсэн үнэ ажилгүй юм аа гэж. Хажууд баярмаа чинь үгээ хийн те дүрээ судална. Тэгээ ном уншина өглөө 6 цагт ч 4 цагт ч хэдэн цагт гинөө биш аа. Басад чигэвчтэй тэгээ фитнес хийгээд дасгалаа хийдэг гэж энэ бүр. Тэг чин тэгэж их зурагтай ядардаг штэ бид нар чин юунд явхад натурт явхад тэг чин ерөөсө тэрэндээ төрж байгаа юм байхгүй ерөөсө айгүй мундаг юм дайчин авах чанараас та маш их хүн ямар мундаг охин бэ гэдэг стори битцээс ах юм. Тэгээ би яг тэгээ зургийн тэг хийцвэс. Яа стас. Чайлда мэдээж хажууд нь үсэж байгаа юм чи мэдээж энэ сайхан хүнээс чинь энэ сайхан юм авлаггүй л яах вэ? Баярмаагийн хувьд л гадаадд суралцчихсан болохоор ганцаараа сурж исэн болохоор бас нэлээ их тийм өөртөө хариуцлагатай байдаг. Мань метал худлаа худлаа штэ зүгээр харахад хүний нүдэнд тэгж жаалаа цаашаа орох гэс унтаад өгч. 3
Ер нь гэхдээ амралт ер нь баг байдаггүй хаа танд. Үгүй ер нь ганцхан би ч биш. Манай хошин урлагийнхан за тэгээд одоо манай энэ тэ боё, хүрлээ, амби, за тэгээд аглуу, онон одноо бид ингээд продакшн толгойлж байсан хүмүүс бол үнэхээр одоо маскын 3 маань ч гэсэн тий MC заана, магна эдэр ч гэсэн одоо ингээд өөртөө юм толгойлоод ирэхлээр зайлшгүй цаанаас нэм хөдөлгөх хүч дотроос нь гэж гараад байдаг аахгүй юм чи. Олон түмний нүдэн дээр хариуцлага үүрсэн ардталт нь маш олон хүн ингээд за одоо яах вэ хайчих вэ гэж сууж байхад бол хүн зүгээр ах ямар ч боломжгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ тэр л хөдлөгдөг байсан юм шиг байна. Тэгээ одоо ингээд боёгоо харж ахт гэсэн ямар хөдлөмж аглууг харж ахад за одноо хоёр маань ямар сүрхийв за MC ч гэсэнтэй те ийшээ харж юмаа амжуулаад магнат тийшээ харж юмаа амжуулаад л те бүх зүйл ер нь манайхан чинь бүгдээрээ л одоо маш мундаг ажилласан шүү дээ одоо отгоо яаж байгаа үстэй шинэ үеийн отгоо утсан дурангууд байна уу? Байш нь маск 1000. Тий, нүүрний маск 1500. Дахиад утсараа байна уу? Байш нь тэр бум. Гэдэг шиг л бүх ажлыг амжуулж шүү дээ. Манайха таач гэсэндээ. Яаж үгээд байгаа тий. Таач гэсэндээ ихчиг харна газ энэ дотор сулгасан нэвтрүүлгээ хийлгээд байгаа. Тий. Манай тийм юм байна. Манай ахын чи ер нь бүгдээрээ ажилладаг айхтар хүмүүс шүү дээ, тий. Дээрээ ингээд хараад сураа. Ер нь бол тийм шүү дээ. Тэгээ ганц та нэг мэрэгчлэрийг ихгүй бас мэрэгчлээс бус гадуур айгүй хэм хийгээд байдаг тий. Тий, айгүй хэм хийгээд. Чока харлаа нэг харахад хербаг гэсэн явж байна тий. Чи ихт яаж эннийхээ ажиглал тэнд очиж дуу оруулаад хичнээн 1000 хүний хоол оруулсан тий. Аюултай нэрээ. Одоо бараг л хит тосын их кинонуудын эмэгтэй дуу алга энэ уг чи хийсэн байна. Манай нөгөө хамт ажилладаг нөгөө хүүхдүүд бас тэгдэг байхгүй. Ямар сони юм. Бид нар л одоо энэ кинонд дуугаа оруулаад тэрийг хийж штэ. Оруулаад энийгээ амжихгүй эндээ ятраад байхад чинь хаагур нь амжуулаад идэв бид. Тэнд ч очиж кино тоглосон байх. Тэнд очиж нэвтрүүлэгт орсон байх. Тэнд очиж юм хөдөлж явах юм. Тэгээ энэ ч кино уншиж байгаа юм аажаа тэгээд байдаг байхгүй. Тэгээ бодоодсон чинь нэрэ тийм юм байна тий. Тий манайхан бүгдээрээ тийм. Бүгдээр ингээд харахад тийм боц тэр ганцоо яаж гинөө. Тэнд очиж ивент хоол ажиллуулаа. Энд 6 хүүхдээ зургуул ингээд шижгэн плюслоод тий. Тэнд очиж фитнес хийгээд түрүүлээд медаль зүтсэн ч гэдэг. Медалд нь хоорондоо харшаа зүгээр. 2-3 медаль ингээд амар мундаг. Дундуур нь уулан дээр очиж дүн гэдэг чинь дүн бүх юм хийж байгаа. Тэгээ хай пест жижиг хэрүүлээ чинь. Бадаараа гэж. Жохон тасаа гаргахлаар аргууч нь. Жижиг аргууч. За тэгэнгүүтээ юу гоё өөрийнх нь юм дээр цам бацхан өглөөний минь ямар нартай өдрийн хатан хүргээ хийж байгаа шүү дээ. Өглөө болгоно тийм. Ямар уран цэцүү. Би ганцаагийн зарим үед боддгоо шүү дээ. Тэр нэг өдөр байхгүй болсон. Яач вэ та энэ маань гэж харах гэдэг шүү дээ. Хүлээдэг болсон уу бүр тэр мэн шингийн үрцэн бахаад өгөө. Тэгээд л манайхан чи бүгдээр аюултай мөн. Дэгийн хүртэлтэй дээг тэр манай тээврийн жолооч гэдэг дунд хогт бид нар зураг аваад байгаадас чи бас нэг газрын зурагнаас ирж байгаа штэ манай зурганд орохгүй. Тэгээд зургандаа ороод бичсэн чи өглөө өөрөөр ихнэр нь машинтайгаа ирсэн. За одоо хоёлаа юу явнаа? Сэлэнгийн алтан булаг явна гэж. Алтан булаг руу шүн зургаа дуусгаад яваад 3 хоногийн дараа оцтоход дорногод явж байна гэж. Тэгэл отоход тест. Үнэхээр ич хүчтэй хүмүүс идэг шиг л дээ шүү. Манай амжилтаа яваад идэв нэ. Үнэхээр супер. Энэ нэр гоё амттай юм биш үү энэ? Lemon fresh. Яа, ажил ярихлаар сэрэгдэг юм сонин. Тий. Ажлын мал юм уу хай. Гэхдээ тэгээд ковидын үеэр бид нар нэг ажилгүй болоод суусан шүү дээ. Ямар хэцүү байваа тийм. Тий. Өө. Яста хөдөлгөөнгүй болохоор нөгөө хөдөлгөөнтэй хүмүүс чинь. Тий. Тэгээд тэгээ бас тэгээ суусараа бас тэр хэмнэлтэд бас дасах маягтай. Дасах маягтай. Ажлын багт эхлэнгүүд нь жоохон ингээл нөгөө гэршин гэдэг шиг ингээл жирхэл. Тэр ковидын үеэр чинь би бол гэхдээ
жинхэнэ ажилласан. Та хэд бол нэг жинхэнэ дуу оруулалттай хаа. Хүн болгон гэртээ байгаа учраас телевиз л үзнэ. Тэгэхээр тэр ажлыг өстой нөгөө нэг зам явуулахгүй ёо өстой айгүй хэцүүсэн шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл нөгөө эфирэнд тасарч гаад байдаг. Явахгүй бол болохгүй байгаад байдаг. Тэгэл хулгай зэлгийгээр уучлаарай. Зөндөө явсан. Амжсан гэхдээ эх орныхоо улс иргэдийнхэн төлөө тий юм үзүүлэх юмтай байхын төлөө бид ч гэсэн бас дундуур нэг зурганд явсан. Сонгон дээр Бада хэдүүлээ очиод гоё. Очиод та ер нь их майхан зайхан барьж ирсэн үү? Ер нь майхан уу? Барьж үзсэн үү? Майхан нэх барьж үзээгүй юм биш үү? Одоо шиддэг майхан гэж шидчихсэн. Хүмүүстэй иргэдээр дандаа эрэгтэй хүмүүстэй явдаг болохоор чи яхаараач майхан барьцтай байлаа. Яхаар майхан. Чөмгийн асууж юу сэтгэрөө майхан барьдгүй. Одоо бид гуравт эр хүн байхгүй. Тэгэхээр одоо гуруула зүтгэнэ. Эр хүн байх үед нэр эр хүний ажил хийжсэн шүү дээр үед. Тэр нь юу гэсэн гэхээр би совилогчийн сургууль сурж байгаа. Сүхбаатар ангийн онгон суманд ингээд ажиллаар бөөнөр нөө зуны ажиллаар явдаг байхгүй юу. Тэгсэн чинь манай ингээд хоёрхан эрэхтэй байж байгаа нэгэн чөлөө аваад юунд тэр зуны ажилд явах болцсон байхгүй юу. Тэгээд малын өвлжөө барьж исэн юм шиг байна. Тэгсэн чинь би дээрээсээ хоёр дахь охтууд дундаа жоохон том биетэд нь орсохгүй тэгсэн чинь тентгийн хүмүүс нөө бид нар хашаа байхыг заагаад энэ чулуунууд ингэж энэ тэндээс ховхолж аваад тэрийг ингэж тэнхлэг гэдэг юм том төмрөөр голд нь нэг цохих юм уу хоёр цохингууд нөгөө чулуу нимхэн чулуу 4 хуваагддаг байхгүй 4 юм уу 3 хуваагддаг. Тэгэхээр тэрийг одоо тэр малын өвлжин дээр ингэ шавж яадаг тийм ажил хийдэг. Тэнгүүд харж ирсэн. За мэдөө чи тэр өндөр охин та хоёр нийлээд энэ тэнхлэг дээр ажиллана гэсэн. Тэр гэсэн чинь яг ихтэй хүний ажиллагаа тохоо одоо та хоёрын хэлээр майхан барих уу гэдэг чинь. Тэгээд тэр тийм лом шиг юм барилцсан. Тэгээд чулуу ирэнгүүд тэрийг нь хоёлоо барьж байгаа л нэг нэгээр ингээл цохно. Эхлээл ерөөсө чаддгаас сүултээс амар болсон. Гараа пам цахлаа хаваалаа. Октод ирээ аваа явлаа гэж. Октод ирээ. Жижиг битэй октод. Нэг тийчсэн. Тэр шиг юм болохгүй нэ та. Тэгээд айгуу зөөлөө ирж асуусан. Майхан барьжсэн нөхөр төсөлийн өргөлттэй барьжсэн би яхаараа барьдаг гэж байна. Явдаг хүн би яхаараа барьдаг гэдэг. Бид ч тол дээр явахаар чинь манай группүүд чи хөвчлээ 3 4 охин тэгэл нийлээд 10 хэдэн банд дээр явдаг шүү дээ. Тэгээд тэр баг чамдаанаа өргөж мэдэхгүйгээр гэртээ хардаг шүү дээ. Дүүнер мөнөр бариад явчихдаг болохоор тий. Тэгвэл одоо энэ удаад барьж хүн байхгүй гурууланд нь. Тэгвэл гуруулаа тортой тажиудад чи дээр суугаа ярьсан. Ой арга биш. Машинаас юу цогтой болоо дээр нь суугаа. Нарны хамаагүй. Шинэ цог. Нар яах юм бэ? Нар бэнг бодчих. За. Та очиод идэлээ. Үлсий хичээрээ. Найхан барилах нь бит өөр барих нь байх нь. Одоо тэгээ зогсгоо ихчээ даа. За хамгийн гол нь за гэх амар дуулууртай. Яахаа хонголгож байгаа юм бэ? Тэгээ ингээд дээр сууж байгаа ярьчих. Дээр суучилтай. Би яалтчээс шингээд хараа сантаа дээрээ. Сүүтэр шалгаад. Аюултай ажилтаа өгч. За яадаг ч гэсэн гуруулаа нэг тухтай орчноо бүрдүүлчихээ суусан дээр баха тий. Яаж ч мангар том юм тий. Баашгаа юм ээ. Та яриг өөрсдөө тохируулаад авчихсан юм уу? Янз ирнэ. Сэтрэцтэй шүү дээ. Энд чи бас хөөрхөн бэ ягаан талдаа өнгөтэй бас дээ. Эмхтэй өн зариулсан. Тийм байна. Аль руугаа харж барилах уу? Энэ зөв.
Энийг засчаа дотор нь ороо унтаад өгөх. За ингээд болоо. За ингээд болчих. Тэгээ дээр нь суугаа. Тий. Одоо энэ чи хийлэл. Аха. Тэгээ хийлэл болоо. Оо за. Хийлэл гацлал тэгэл болоо. За энэ нь хий сурснараа хийгээрэй. Ийм хийлдэг гуц хийлдэг мах эдэр нэр гоё идэг шүү дээ. Үнэхээр гоё. Бид нар сая хөдөө явахдаа хийлдэг гуц авч ирсэн. Ёстой даг юм лээ. Хаа нэ? Хаач юу? Биш. Ачим биш вэ? А тэгвэл нөгөө тал нь. Нөгөө тал. Энд бас биш вэ? Юу хайгаад байна? Нүхээ хайгаад. Нэг юм байх Нэг юм хэвээр. байх хэвээр. Энд. За. Ихчгэд дарж чадах уу? За би даръя. За. За эхлээд чи дар. За тэгээ. Хушууг нь хийгээд лөө. Мөн үү? Мөн үү? Энтэй гайгүй. Хитгэн дараад босчтой. Оо за. Надад та хийсэн дэрэх хоо. Дуун арай өөр. За. Энэ юу ямар юм бэ? Эхлээд нэлээд сайн. Энэ ч харин зорчноор хамаг юм хийх. Одоо наараа хөөрхөн босоод Бишээ. Бүр би хоёр гараа нэг гараараа. Зүүн гараа. Ичээр ингэж байгаа. Энэ таслыг чи хийх юм бол гарны 3 толгой өдр хөвчих юм шүү. тийм юм шиг байна. Бас ингэ босоод ирж байгаа. Оо тийм байна. Би жоо явуулах уу? За. Ингээ гоё зугаатай нэг баруун. Зүүн. Баруун. Оо бүр ингээ лөө. Ингэ босоод ирж байгаа. Урамтай бац. Оо ямар урамтай юм. Татараа жагсаа. Одоо энэ дээр нь ингээд бат. Оо энэ нэх олон даруулдаг юм биш Байхгүй. Тийм байна. Тий бид нар чи. За би нэг дарах уу? Хадаа болсон. За. Гарны болчоор нэг гоо ороо яцлаа шүү. Гацсан манаа лээ. Жагсаа. Хөдөлмөр. Харин. Энийг барьжаагаа тахад. За болоо. Дээр суугийн гэж. За болцсон. Зүгээр л дээр суух байсан гэж. За ярьж. Гой боссон байсан шүү дээ. Өмнө бас хин дээрээ буудаг чинь бас яг сайхан бариад дууслаа гэсэн чи бас яг буудсан шүү дээ. Ингээд болчихж байгаа шүү дээ. Октодороо ингээ явах юм бол болохоор бас Болохоор юм байна. Али би чахан дараа. Ёстой дог юм байна чинь. Харин сүүлийн үед одоо ингээд хөгжчихөд байгаа юм. Ингээ хөгжөөд байна тий. Харин ч. Энэ ч одоо пиццгийн ямар хойлоо да. Би ч багада пиццгтэй сайн байсан болохоор худлаа. За. Энэ нэр гой бодож олжээ тий. Болоо гэж. Болцсон уу? Болц. Зэ. Зэ ямар ч байсан. Оо, Бид гурав майхнаа бол хөөрхөн босгочлаа. хүүхийн завсаргуу босчихлаа шүү. Завлангүй болцсон байгааз. Тийм байна. За
За тухлаа тавлаа. Ямар ч байсан. Харамхан зүрийн дотор пүнкэл босоод ороод ирдэг. Харин тий. Галтгоотойгоо юутай ийдэгээ ингээл Бүхэл бүтэн 44 м квадрат тавлаа байр гэж байгаа юм шиг. ийм л энэ бүсгүүчүүд бид чи ийм л хүчтэй. Тийм гайхалтай. Та ярта зугаалахад бол хаач алдахгүй юм тийм. Гайхалтай байна. За. Одоо үзээг чи маань мэдгүй юм байхгүй. Гэхдээ одоо бага насны дурсамж байт юм уу зүйлүүдийг бас мэдгүй юмс үнэтэй байгаа. Бүгдээрээ яриагаа бүр хамгийн одоо энэ хорвоо ертөнцид мэндэлснээс нэхлээ. За ёо би баг байхдаа ёо мэндэлснээс үү ямар сонио асуудаг яг хэдэн грамм өрсөн хэдэн сантиметр урсч чи санаанд орж ирэхгүй аргагүй ши мэндэлж байхад өөрөө ухаан орог байсан чи. За миний багнаас болохоор 1-р 40 мянгатад өнгөрсөн нийслэлийн 10 жилийн 24-р дунд сургуульд суралцсан. Тэнд бол одоо багнаас маань өнгөрсөн байдаг. За тэгээ 24-р дунд сургууль манай сургууль чинь тухайн үед тийм тэргүүний сургууль гэж байлаа. Тэгээд одоо бүх хүмүүсийг юм өвдөх хүмүүжлэлтэй болгоно гэдэг сургуулаараа ийшээч харж хоршоол нэвлэх волейболын секцэнд явуулаад тийшээч сэнгийн бүжгийн юмд бол эндж юу дооны тэр үед одоо манай сургууль тийм маш их идэвхтэй хүүхдүүдийг чөлөө цагаар зүгээр ойлгодгүй тийм сургууль байсан. Тэгээд тэрнийхээ хүчээр ямар ч нэг спортын нэг баг зэргийн дөртөө ч гэдэг юм уу тийм бараа урлагийн жижигхэн дөртөө болоо тэгэл төгссөн байсан. Тэгээд яаж гэвэл би одоо ингээд хүн болоод уран бүтээлч болоход миний хамгийн их суур бол 10 жилээс маань ингээд тавигдсан байсан болов гэж бодогдоод байдаг байхгүй юу? Багасаа л унган юм байна л да хичээх минь бол. Унган жишээ тэгээ олдмол унгандаа олцсон олдмол юм уу да. Монголын шинэ үг л үү? Хошоо үг унгандаа олцсон. Гэхдээ уран бүтээлч хүмүүсийн ер нь дээлийнх нь яг тэр хамгийн анхны их суурь бол 10 жилд яг тавигдсан байдаг. Үнэхээр тийм байлээ. Урлагийн үзлэгч байт юм уу, спортын наадамч байт юм уу, бүх юмд ингээ хүүхэд насны тий. Тэгээд тэр тухайд найзалжсэн найз нар энэ тэр одоо ингээл намайг манайхан тэгдэхгүй ихтэй минь манай хүүхдүүд энэ тэр их юмыг ингээ давруулж ярьдаг. Манай эмээ аяг тийм юм байсан байхгүй. Манай эмээ мань болохоор ингээд шалбарвал хугарсан, хугарвал булгарвал баг юмыг дандаа нэг доозоор хэтрүүлж ярьдаг гэсэн. Тэгээ яг тэрийгээ тэгж ярьсараад манай 10 жилийн охтуудаас нийлээд бас яг тэгж ярьдаг гэсэн. Тэгсээр хаад энэ маань ингээд зуршил болоод тэгээ одоо жоохон давруулахаар манай нөхөртөг жоохон миний хүүхдэд ойлгож байгаас ээжээсээ 30% жоохон буулгаад ойлгож байгаа гэдэг. Одоо 50 байсан одоо сүүлийн 30 болчиход. Үнэн рүү ойлгоод багсаад байна шүү дээ. За их ундаа. За юу уух вэ? Ундаа уух вэ нү? Энержи уух вэ нү? За энэ нөгөө Lemon Fresh чинь бол үнэхээр гоё юм байна. Түрүү зам дууцсан чинь дахиад уухад бол гоё л байна. Тий. Яг миний их задлуулах юм уу? За яхаа өөрөө задлж. Сүүлийн үед ийм аягтай жоохон ингэж ярьж уудаг болчихсон. Ингээ үлээч гэдэг. Би үлээч гэдэг. Од миний чи хооч аюу гоё барьж уудаг гэсэн одоо ингээ доороос нь ингэж ярьж уучих. Ойчилчих голов. Ойчлсныхаа ар дээрээс үлээч гэдэг. Энэ жахаа сая ингэж ярьж золтой ингэж. Та нэрээс тахой урамтай энийг юм аа нэрсэн. Энэдэг дотор нь нэлээ олон янз гэж хуваан заа. Тэр дундаа нэг хуваалтан дотор нь жавхаа чоко хоёрын инээд бас нэмээр юм. Бид хоёрыг чинь тэгээд байгаа шүү дээ. Алуурчд гээд. Яг үнэс төлөөс инээдэг байхгүй юу? Ерөөс энд худлаа байхгүй шүү дээ. Яг үнэнгээс ингэ инээдэг. Тэгээ номер ингээд бэлддэг шүү дээ. Бид нар чинь ингээд тайзан дээр номер бэлдэж байхад чинь нөгөө бид хоёр нэг номер дээр үхтлээ инээсэн бүр ингээ элэг татлаа
Урлаа бүр. Тэгсэн чил тэрэнд нөгөө Урамшаад магны харж урамшаад улам яваад байсан. Энэ амар алах юм байна гэж юм саах хэвчээ бүгд. Энэ яг ална гэж. ингэж инээж байгаа юм. Ингэж байгаа юм чи ална гэж. Тэгээд нөө туршилтын тоглолтоо өгдөн шүү дээ бид чинь тий. Эхний нээлтийн тоглолтоо хийсч нэг ч хүн нэгээгүй тэрэндээ. Тэгээд та хоёрыг Алнаад хоёрыг. Бид хоёр болохоор тэрийг харчаад тэрийг ингээ ургуулж одоо чиний гэсэн. Сууж инээ гэдэг байгаа байхгүй юу? Ингээ таны нөгөө давуулж ярьдаг гэдэг шиг давуулж одоо чиний гэсэн. цаашаа бодитод инээдгүй бодтыг та нургуулж юм яах вэ юм. Нөгөө гурван нүүдлийн ардлыг инээд байна. Оо бас тийж инээдэг хүмүүс байдаг юм байна. Хүмүүс яг ингэ реал инээд юм байна. Та чи бүр ингэ давж инээд. Үгүй яг Төсөөл цаана инээгээд байгаа юм шүү дээ. Яа. төсөөлөгдөд байдаг Аюултай хүмүүс. Тэгээ 8 хөдлөлөөр одоо тэгдэж инехгүй шүү. Инехгүй шүү. худлаа инехгүй шүү. Багын тийм аз жаргалтай байдаг хоёртаа тийм. Чука чахаар маань ууралж юм уу ямар нэгэн тийм байдалтай юм эморсон байдал дээр нь байж ирснийг би ерөөсө харж байгаагүй мэлээ ерөөсө. Үу сэтгэл дотор асар юм шүү. Энэ маш юм аа. Эмэрх завгүй нэг ч юм гэхээр. Тэр чид гоё байхгүй эморх завгүй гэдэг чинь. Эмэрмаа л гэдэг нь завлах. Тэр тэгсэн зааш нэг харууд тэгдэг гинэ хүүхдүүд ингээл хүүхдүүд нэм ороод ингээл аа нэг найз ярьж гисэн байхгүй тийм. Чи одоо юундаа ямараад байгаа юм ямараад ингээд ингэ сэтгэл санаагаар унлаа чи ямар баян цагаан уу тий чи ямар юмдаа чи нэг сэтгэл санаагаар унаад наа чи тийм байдгүй бос гэх үгүй чи баян цагаан хүүхдээ ямар чи бос чи ямар юмныхаа ямар тэгээд ерөөс ямар сэтгэл санаа тэгээд тийм болохоор тийм гоо хөгжим сонсоо бүжиглээд юм байнгын ийм байж юм шиг ямар нэг тийм баян тансаг хүмүүсийн ажил юм уу Завтай. Одоо жирийн хүн болол ямар ч тийм ямарх завхаа шүү дээ. Жохон ямархаар амьдрал сүрч гэж байна. Хоолой унчих гэдэг. Ямар гэрч ямар нэг асуудал үүсчих гэдэг. Юу ямарх те. Уусаас ирээ тогийн талчих гэдэг. Тэгэхээр чи яасан юм бэ? Чи баян хүмүүсийн хүүхдүүд хийдэг ажил гэдэг байна шүү дээ. За сайхан болчлоо. Дуусах уу да гэдэг. За харахгүй. Таяр чи байхгүй би ингэж байлгаж те одоо чинь юу сайн ингэ явж байгаад майхнаа ингэж пак гэж босгож би болгочиход тэгээ гурван нүдлийн цаадахыг бодож инээгээд хийсүр ертөнцид амьдраад таяр нь мөн өөстөө Яа сайхан инеч. Хүчтэй миний мөгччиг. За тэгвэл тэгээд одоо 10 жилээс суурин тавигдаа тэгээд явсан байна. Гэхдээ та ч нэг жүжигчдийн ангид орохоос өмнө өөр амгаахын чиглэлийн бүр совилогч хүн байсан шүү дээ. Тийм шүү дээ. Би совилогчийн сургуульд сураад 2 жил сураад сэхэн амьдруулах тасагт 2 жил ажиллаад тэгээд тэрнийхээ араас би юунд соёл урлагийн сургуульд орсон байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь манай сэхэн амьдруулах тасаг 1-р эмнэлэг дээр ийм янз бүр урлагийн үзлэг болдог гэсэн. Тэгээд тэр урлагийн үзлэгийн үеэр одоо Монгол Улсын гавьяа жүжигчин Бацай ах маань төрийн шагналт одоо сая ардын жүжигчин болсон Төмөр Адрах юм аа. Одоо бид нар тэгээд урлагийн уран бүтээл зааж өгдөг байхгүй юу? Нэг бор мор болоод нэг тийм ховсгал тийм жүжиг тавьсан юм. Би бас бусаас жоохон өндрөөс нь ялаа минь чи бор болоодох гэдэг. Тэгэл бормор болоод тэнд одоо аминдаа л жүжигсэн байлгүй гэсэн чи Төмрөө ах заяах хоцсон. Минь чи нэг н ойрхон хэмжээнд кино драма гэдэг багшин дэдэдсэн. Багшин дэдэ кино драмад ороод нэг шалгалт өгöd үзээч чамд жүжигчний юм байх шиг байгаа харагдсан байх шиг байна гэж хальт хэлэхгүй. Тэгсэн санааны мухард үлддэм байгаа. Тэгээд тэгээсээ мөрөөдлөөрөө чигүүрлээд жоохон зүгээр. Тэгээд яг ойр хавьд одоо
хин гэж жүжигчнээс асууж тусалцаа өргөө гэж бодчихсон чи манай инхт бол маань яг тэр багшийн дэдийн кино драмын яг 4-р курс сурж ирсэн. Тэгээд би найзаараа инхт болоос асуулгаж чад ингээд юу жүжигчин болох юм аа жоохон бэлдээд өгч болох болоо зөвлөгөө өгч болох болоо гэсэн чи маань өөрөө эхлэхээс айгаад тэр чинь амар гоё жүжигчний сургуулийн бас тухайн үед туулаа чи хүмүүс аягүй сайн мэддэг болцсон. Тэгээ би чи хаа байсан тэр совилогч юу юм чи тэгээ санаа зовоод тэгээ ичимхээчсэн гэсэн чи за чи тэр эхнийхээ юун дээр тэнцчээ түрээдэр гэсэн байхгүй. Тэр нь дуу бүжиг хоёр. Тэгээ үзсэн чи тэрэн дээр нөхөрхөө тэнцчлээ. Тэгээд туул дараа нь уулзаа. Тэгэл туул надмагч зөв пай бүгүй бэлдээл. Тэгээд багшийн дэдийн кино драмд орсон. Тийм сонь тохиолдод байдаг байхгүй. Тэгсэн чи их туулыг болсон чинь манай хүслээ бэлдсэн байдаг байхгүй. Тий бид нар чагаар ингээд нэг юм манай тэр нэг 2 дугаар 40 мянгатад би төрхтөө одоо тэр баг ахта 1-р 40 мянгатад байгаа нүүсээр 2-р 40 мянгатад ирэхгүй. Тэгээ манай тэр хав одоо хүмүүсийн сайн мэдэр бөмбөр штэ. Бөмбөрийн тэр хавийн байрныхын хүүхдүүд ингээд бүгдээрээ бие мэддэг. Одоо энэ саарл башинд хүслээ наадлын цагаанд нь үлзийх үү тэр цаатлахт нь одоо инх туулах гэл ингээл одоо бид нар ч ингээд амьдрцгаад гэсэн байхгүй. Тэгээ нэг бие биенээс асууж ингээд явсаар байгаа. Тэгээд тийм болсон мэт тийм аягүй хөөрхөн гурвалсан холбоотой сони юм тий. Ястай хүний мэдгүй юм ярьж шүү. Тийм гурвалсан хөөрхөн холбоотой байдгаа. Тэгээд туулаас баярлдаг шүү дээ. Тэгээд аюустай. Хөөе шаваа. Багшаа. Тэгээс үүтэ найзууд олоод тэгээд хөөрхөн жүжигчний зам маань эхэлсэн байдгийг. Тэгээд совилогчд 1-р эмнэлгийн схемийн тасагт ажиллана гэдэг бол миний хувьд нөгөө хүн амьдралдаа маш их юм сурах ажлын өмнө буужхгүй байхыг тэр процесс яг тэнд бий болсон байх гэж бодож байгаа байхгүй. Яг л схемийн тасаг гэдэг бол Монгол улсын хамгийн хүнд 7 өвчтөд манай тэр тасагт хэвчдэг. Тэгээд тэр тасагт ингээд өдөржин шүнжээ тэр хүмүүсээ ингээд босгохын төлөө маш олон совилогч хасрагч нар ингээд өдөржин шүнжээ зүтгэжээд. Тэгэл яг тэрийг ингээд 8-16 гар ингээд ажиллаад тэнд байж хатал яг ядрах гэдэг юм байж болохгүй. Тэгээд одоо ингээд ямар ч ажил хийснэ хэцүү санагддаггүй байсан байхгүй тэр тухайн үед. Магадгүй тэр маань одоо энэ эмнэлэгт ажилласны л бас ач буян юм шиг байгаа. Тэгээд хамгийн хэцүүгээс нь эхэлсэн болоод тэр юм уу. Тэгээд цаашаа ажлууд бол бас яг сайн нэг уувсан явсан буссан бол нэг easy вэ гэдэг шиг юм байна шүү дээ. Хүндээс нь эхэлсэн. Хүндээс нь эхэлчихлээ нөгөө багш нар тэгдэж шүү дээ. Хичээлээ эхлээд даалгавар ихтэй математикаас нь эхэлчихье гэж байгаа. Математикаас хичээл бус хичээлүүд амархан болчихдог. Манай багш хэлжсэн яг тэр нь ер нь жоохон хүндээс эхэлчихэд бол хүнд гайгүй бас сургамжтай ч юм уу те ажлын дадал болдог юм шиг байна. Гэтэ мэдгүй одоо яадаг болцсон бүү мэд те. Одоо магадгүй хүндээс нь дөнгөж хийх юм бол хүмүүсийн сэтгэл нь юу яагаад нөгөө төвчээр нь алдагдаад болчих магадгүй байж болох юм. Одоо нэг ихтэй тэгдэм дөө. Тэгээ амьдрал бол тэгэл хөдөлгөн шүү дээ. Тийм үстэй чи. За. Тэгэхээр соёл урлагийн их сургууль маань сүүл байгуулагдсан. Эхлээд багшийн дэдэд байсан шүү дээ. Багшийн дэдийн кино драмын ангид шалгалт өгөөд тэр жил 900-аад хүүхд төгсөн байдаг байхгүй Монгол улсаас 2 жил болоод нэг шалгалт авдаг. За манай дээдлийн анги бол 4 жил болоод авдаг байсан. Тэгээ ерөөсөө 2 жил ганцхан багшийн дэдэг кино драмын ангид л хүүхэд авдаг. Тэгээ тэнд шалгалт өгсөн чинь нийтдээ манай ангиас 13 хүүхэд тэнцсэн. Тэгээ 900-аас. Тэгээ хөдөөнөөс хэдэн хүүхдүүд орж ирээд ингээд яг хотоос л ерөнхийдөө 5 хүүхэд тэнцсэн байхгүй. Тэр нь бол одоо ингээд хин бэ? Хамгийн өндөр оноо авсан одоо Монгол улсын гавьч ч юм уу талигач найз Дэмитатар маань хамгийн өндөр оноо авсан. Удаахт нь одоо сая гавьч ч болсон манай бяг цагт бит 2 14 оноо. Тэгээ араас манай одоо ардын жүжигчин болсон манай ангийн оюун дээр аваад тэгээд одоо гавьч хүрлээ гэд манай ангийнхан ингээ бүгд дистараллаараа ингээд орж исэн байдгийг тэгээд танаа чи юу вэ? Ямар бол гавьяатай бэ? Сая ярьсан чи ардын жүжигчин тийм манай ангийнханд их тийм бид нар одоо оюутан байсан цагаа бодлоор гоё санагддаг байхгүй.
хаанаас ч юм хизэнээс ч юм ирсэн хэдэн хүүхдүүд нийлээд нэг анги болоод бөөнөрөө тэр дундста алаан шулаан хөгжилтэй хөгийн янз бүрийн явд болж ингэж бужигнасаар гад сургуулаа төгсөөд бүгдээрээ тал тийшээ театрууд тойрлогдож ажилласаар гал яг энэ цэг дээр ирсэн чи манай анги одоо 4 гавьяаттай нэг ардын жүжигчтэй яг одоогийн байдлаар одоо Суйсийн төгсөлтөн донд бол хамгийн олон амжилттай ажиллаж байгаа хүүхдүүд тэргүүлж байгаа юм байна. Яг нэг ардын жүжигчтэй болсон. Дөрөв гавьяаттай нэг ардын жүжигчтэй болсон. Нэг яриа сонсч ирсэн нэг золбоо тахта ангийнхаа нэг юу амжилтуудаараа өсөлтөг гэж золбоотойс нэг хоёулаа найз юм чинь. За манай анги яаж чинь. За танай анги манай 3 гавьяатаа. За тэгсэн танай анги манайх 4 болсон гэсэн. Сая хоёулаа яг 4 болоод тэнцсэн байсан. Тэгсэн чи нэг нь ардын жүжигч болоо дахиад нэг гавьяатаа золбоор байна уу? За санжин нөгөөдгөө манай ардын жүжигч болчлоо доо. Гэт маазраатай сайн нэг юм цагт манаас гавьяатаа авсан. Ингээд манай ангийнхан бол ерөөсөө яг амжилтанд хүрэх гэсэн хөдөлмөрлөжсэн хүмүүс нь яг үнэхээр л яг ингээд өнөөдөр амьдрал харуулдаг юм байна. Яг өдөр шингүү хэн уран бүтээл дуртай хэн өдөр шингүү ажиллаж исэн уран бүтээлээр амьдарч амьсгалж исэн хүмүүс нь өнөөдөр яг л амжилттай явдаг юм байна. Тэг бах. Тэгээд сая бямцагт маань одоо өста ард түмнийхээ нөгөө хүсэлтээр гэдэг юм уу тий гуйлт хүсэлт шахалт гэдэг юм тийм юмнийхээ хүчээр одоо Монгол Улсын гавьяач жүжигч аваад үнэхээр одоо маш олон гоё дүртэй шүү дээ. Бямцагт тэр ноён солиот бай, салхи дамби бай. Харин ч удалчлаа би яг ах маань тий. Өөрөөс дарах юм баха. Тий өөрөө дарах. Тий. Цаач асар дарах гэж бодлоо. Наруугийн чи танай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс за бит. Мэддэг. За одоо бит. Ушгүй засахгүй боловсон юм бол. Энэ олон гоё юм мундаг уран бүтээлчдийг төрүүлсэн одоо эрхэм хүндтэй багш нар байгаа тий. Тий, станыг бурхад шиг сайхан багш нар бид нар таарсан. Одоо нийт найруулагч Дорц Самбуу багш маань биднийг анх шалгаж авч ирсэн. Одоо СТХ сургуулийн захирал байгалмаа захирал маань одоо профессор доктор энэ хүмүүс манаас биднийг шалгаж авч байсан. За тэгээ энэ хүмүүс маань биднийг ингэж олон дундаас шалгаж аваад тэгээд Дорц Самбуу багш маань яг жүжигчний анхны суурийг тавьсан. За дээрэс нь Монгол Улсын гавьяач жүжигч одоо шагнарт тоглодог Лаасрын багш маань манай үргэлжлүүлэлт Дорц Самбуу багш биднийг үргэлжлүүлээд авсан. Дорж багш маань одоо оюутнуудад хичээл заахаасаа бүр дээд түвшин рүү очиод театр руу найруулагч болоод тэгээ араас нь Лаасрын багш ирсэн. За тэгээд одоо Монгол Улсын гавьяач жүжигч ардын жүжигч очир отгоос манад уран чадвар хичээл орж илаа. Монгол Улсын гавьяач жүжигчин Мягмар багш орж илаа. За тэгээ одоо манай Самдангийн хавсар багч хүртэл манад хичээл орж исэн шүү дээ. Очир от багштай цуг орж. Хаваах маань хичээл Цэмбис юм цав цагаан залуу орж бид нар бүгдээр ангиараа тэгээд бид нар уран чадвар тэгээд Мог Хаусрын гэдэг нэг одоо улсын хүүхд залуучуудын театрт гэсэн хүчмийн зохиолч мундаг хүмүүс тэр бас их биднийг тэг загнадаг гэсэн байхгүй. За хүүхдүүд нэг өөр их юмртай юм байхгүй. За хар чуган нүдтэй телефон уутны психологтой яаж амьдраа тэр үчиг нь 10 хар чуган гэдэг юм. Бид нар одоо тэр хар чуган нүдтэй телефон уутны психолог хов хоосон психологтой ингэж зааж өгдөг. Тэгэж дарж маш хүртэл тийм загнахтай айгу гоё загнах байхгүй. Хичээл тоосон заа үлзэх юм. Одоо энэ ойрхон хэмжээнд нэгдүгээр эмнэлэг рүүгээ явдаа. Одоо жүжигчин болж яагаад ч амжих юм. Одоо яв нэг ойрхон хэмжээ. Яаж ч 20 алхаад машин тийшээ очиж ажиллаа. Тэндээ хэрэгтэй мэн энд ямар ч хэрэг ядаг юм. Тэгээд хичээл за өнөөдөр хичээл дуслаа. Уйлаа суучих. Яг жүжигчин болох гэдэг юм аашаа. Уйлаа. Тэгээд бям цагт эндээ эднэр за битээ уйлаа юмаа давтъя гэл. Тэгээд хэдүүлээ юмаа давцдаг. Тийм байлаа. Хөөх юм бэ. Ангийнхан манайста хөөрхөн байсан манай ангийнхан. Ангаараа нийлээд ингээд залуу л байсан юм чинь тэр чинь одоо ууж идэх ч юм уу, дарих ч юм уу тиймэрхүү байсан уу?
байлгүй байх та бид хэд чинь тэгэл ангиара бригад явна, тоглолтоор явна. Манай ангийн нэг гоё юм нэ штэ. Ууж идэхийн өмнө нэг гоё юм ярьдаг заа. Юу байсан гэхээр одоо нөгөө бүх урлагийн сургуулийнхны дуулдаг нөгөө сэтгэлээрээ нисэн оюутны амьдрал гэдэг энэ дууг манай ингээ зохиосон байдаг байхгүй юу? Манай ингээ 10 дангийн мегмарч зохиосон байдаг. Тэгээ бас нөгөө цагаан цэг мэд шороо бицвэ. Энийг бас манай ингээ их заяа мегмарч өдөр зохиосон байдаг. Үу ямар гоё юм уу. Тэгээ одоо дуулаад тэгээд би ч одоо өөрөө нэг багш болсон байгаа штэ. Тэгээ одоо манай ангийнхан сая бид нар ингээл 2 дугаар курсэд төгсөөд ангиараа ингээд нийлээд байсан чи ангийнхан маань ингээд тайзан дээр дуулсан чи би ингээ өөрөө мэдлгүй уйлсан шүү. Яг л би оюутан бахтаа дуулжсэн дуу маань одоо болтой өчнөн жилийн дараа дараагийн хүүхдүүд дараагийн үеийнх ингээд дуулсаар байгаа. Дараагийн тэгээд тэрний шүлгийг бичсэн хүмүүс нь болохоор одоо манай ингээ тэр 10 дангийн мегмарч Демидатор, Бямб цогт те эдгээр маань бичээд тэр аян болохоор тэр мегмарч их заяа гэд манай ингээ одоо их заяа гэд мундаг хөгжмийн зохиолч залуу байсан. Тэр бас манай ангисэн. Манай анги айгу тийм музикалны анги байсан ангида. Яг бол анги маань нэг шиг юм бор төгөлдөр хуртай. Тэгээд хичээл дууслаа бор төгөлдөр хуртай мегмарч төгөлдөр хоороо дарна бид нар хажууд нь дуулаастай. Тэгээд ийм гой 2 дуу гарсан. Одоо болтлоо ингээд дуулагдчихж байгаа. Тэгээд бид нар ингэж ярьдаг байхгүй одоо манай үе ийм байгаа юм чи нэг ангиараа яг энэ дундаа зориулаад бүх одоо ингээд дууны юу одоо жүжигчтэй оруулаад нэг гоё юм клип хийхээс ингээд сайхан хүртэл ярьжсэн бидэд. Тэгээд манай анги тийм үнэхээр одоо маш авьяастай хүмүүс сурч ирсэн байсан байгаа даа зү тэ. Тэгээд одоо энэ цагаан цэг мэд шороотын цэвэн гэдэг чи одоо хүн болгон дуулдаг шүү дээ уран бүтээлчд. Энэ бол одоо манай ангиас гарсан гоё дуу болж байгаа даа байхгүй. Одоо бараг жүжигчдийн сүлс дуу. Сүлс шүү дээ. Тийм шүү дээ. Бүх урлагийнхны л дуулдаг дуу шүү. Манай ангийнхан тэнд шүлгийн зохиогоол, аян зохиогоол тэгэл би болохоор хажуу талд нь цайг нь бэлдээл ус юм. Ямар нэг нөө үг бичих ямар ч тийм чадвар байхгүй учраас ангийнхан тэгээс миний юу орлсон байгаа мошор гүүгээл гэсэн байгаа байхгүй тэгээд манай хөгжим амар гоё тийм айгүй гоё дуу тийм. Тийм байна. Та хоёр гоё яриагаа өрнүүлжээ би бас үлцэгчтэй гоё. Амтд хоол хийж байна. Чоконерээс айгүй мундаг гэрээ ихтэй шүү дээ. Би дээр нөгөө нэг танайхтай маскийнхны нэг юун дээр очиж оролцсон шүү дээ нэг контентын зураг киноны зураг авснаарсан чинь намайг юу Wi-Fi тэгээд яг явах гэжсэн чинь чука намайг гаргаж өгтөө ингэсэн. Ихчээ би тэр уул руу газ явчаад ирээ та хувцас өмсөж байгаа гэсэн. За одоохон гэсэн. Мод руу гүүгээл орсон эргээ гасан барины шилэн битүү нэг ногоонод дарцсан сонгон дараад маа ихчээ гихтээ бүр тэрэн заяа ингээд ойроо орчих гарч ирэхдээ юу яж болно шүү дээ. Үндэстэй нэж шүү дээ. Алей зэ угаагаа тэрчээд ингээд барины шилэн ингээ ийцэн маа ихчээ хаанаас сая ихчээ би тэр ойноос хидийдээс амааны наад гампц тавьчихсан. Хотготагаа яах вэ? Түүж ах цасраа хисчээ. Нэг хоёроо хагад танаа ингээ их хаах навд гэсэн шүү дээ. Энэ чокагийн нөө натурч явахаар энэ чокагийн чемданы нөхөл зүгээр төмпөн шанаг газ мод гарч ирэх байгаа гэдэг. Өстө газ мод. Ирлэгч мэрлэгч идэр гарч ирээ. Амар гэтрүүлээ дэшээ гэж. Бас сүүл хоёлаа нэг кинонд цог тоглосон чинь ерөөсө тэнд яг гэрээгээ нүүлгээд очсон байхгүй бүх розетик данх мах тий хийн зуух юу ч авчихсан зүгээр кино зурганд авчихсан шүү дээ. Гэхдээ тэр нөө миний данк нөө жижиг газ манд усмас буслаж байгаа байхгүй. Фери мэри тий хөлний төв Стамер. Жижиг хүлэрэг гიშгдэг шүршүүртэй. Болтой одоо яа байлаа. Шүршүүр биш амар. Яг тэр эсхийг ингээд тогчуулсан. Тогчуулаад ингээ чокагийн эсхийг мартер ингээд тэр эсхийг тэрнийхээ цаанаас
Чууч юм бэ? Би бүр шүтсэн шүү дээ. Яасан ах тэр юм бэ гэж бодсон шүү дээ. Гоо нэр ёстой мундаг. Тэгээ өглөөс ирэхэд ихчээ цай өгцөө цай барьсан. Нөгөө юмараа бослосон гэж. Энэ хан битүү herbalife. Энэ хан битүү. Тэгээ байглаас дандаа яас нохоо ушуутай цай маа. Тэгээ бондор. Мундаг хүмүүс юм бүр би тэгээд ирээд хүслээд ярьсан шин. Яста би нэрээ бас олон газар явж олон ажилласан хүн харсан. Тэр шиг чуука шиг ажилтдаг хүн харсангүй. Яста мундаг. Одоо дуслаа. Гайхалтай. Ямар санд ингээд гой мой ингээд юм хоолны юм байдаг шүү дээ. Тэгээ чукаар явуулчихдаг байхгүй. Яах ч ингээд одоо хийлгэж идэх гээд байна шүү дээ. За яах өгөө тэгэхээр нөгөөх нь хизээч өгөхгүй. Тэгээ хүрээд ир гэж. Манай ангийнхны түрүүний ярьсан одоо манай ангийнхан биш үү? Бид нар чинь нөгөө оюутан багтаа амар ядуу үед оюутан байсан байхгүй юу? Одоо 1900 нөгөө 92 оны өмнө сурч ирсэн гэдэг чинь цагаан морин жилийн хувьсгалын яг өмнөхөн сурч ирсэн байхгүй те асар ядуу гэр бүлүүд нь ингээд нөгөө хүүхдүүдэд сурах гэдэг. Гэхдээ стипенд авдаг байсан. Стипендээр авдаг. Тэр тулдаал сурч ирсэн байхгүй. Тэгээ одоо бид нар оюутан байсан хувцснуудаа ярьдаг байхгүй юу? Ямар хувцс өмсөжсэн тухайгаа ярьж нэг өдөртөө өгтлээ энэ юм чинь нөгөө яг маазрал манай ингээ элбэг сайхны алтан гэрлээд нэг залуу байсан. Тэгсэн чинь элбэг сайхан гээд мундаг дуу оруулах гэж одоо чи мэдээж танаа юуны тэгээд эбэ ахын хүүхд тахгүй. Тэгсэн чинь аав нь хятад руу өвөр Монгол руу дуу оруулах гэж яваад тэр үед өстой хизээч хин чараагүй амар гой цагаан өдөн хүртэх авчирсан байхгүй. Тэр үдсэд зөвхөн тэр одоо хятадын кино ч юм ямар нэг байдаг юу Монгол баг орж ирэх гэсэн. Тэгчээд нөө чи тэрийг ингээ өмсөд хит хонцсон чинь халтар болчихгүй цагаан юм чи тэр чи угаалах чи бүх үдэн доошоо буугаад энэ дээр өднө. Тэгээд энэ цээжээр ингээд нэг юу дан юм нимхэн өвөл тэрийгэ даараад өмс. Гоё өмсөхгүй болохгүй. Тэгээ нэг юм шовтон энэ доошоо юм бомбгортаас авах юм байна. Тэгээ чи наадхаа болчихлоо юу яриад байгаа гяттаас аав авчихсан. Чичирсэн. Тэгээд манай ингээ нөгөө хинийх бас нэг охины ээж нь нөгөө хүүхэд нь хүү охин чинь нөгөө сургууль тэнцчлээ одоо яаралтай одоо өвлийн хувцсан явуулахгүй болохгүй гэлсэн чинь ээж нөгөө баян онгорын таруу маруу их андаг айл байсан шүү. Тарууныхаа харьсыг илдээгүй байж байгаа тэр чигээр нөгөө хооронд нь оёод явуулсан тэгээд өвөл явж исэн чинь найз залуудаа явжсэн энэ чинь тарх гэл дуграад чи тарх нөгөө юм Батанууд тэгжсэн гих мэдслэг манайхан борцтой хөгжилтэй юм байдаг хгүй. Мегмарч үгээд андаатрын малгайтай. Аавынхаа андаатар малгайг өмссөн. Тэгсэн чинь ингээ андаатар малгайч ингээ палтаныхаа заханд каракулын заханд өргөцөргө ардталтаа ингээ байхгүй болчихсон халцсан. Тэгсэн чинь нөгөө халцархаад октоодтай танилцаад цаашаа арагшаага явах гэхээр юу яагаад халцархаа арагчдаг дандаа октоодтой уулзахаар арагшаага ухарж явдаг. Тэгээд оюутан байсан. Тэгээд манай бягийн гутлаалахаар юм нэг цэнхэр гутал байсаахгүй. Тэгээд тэрийг юу яасан өнгөн нөгөө нэг цасан дээр ясаагаад өнгөн алдагдчихгууд нь ягаан чирнэлээр бодож чирнэл ягаан бас гутлаа гарган гутлын юм ягаан чирнэл аамстай. Гих мэдслэн бид нар тэгээд оюутан байсан үе яриад нэгнийх нь ээж нь нөгөө хүүхдээ юугаа өвөл дааралгүйгээд ажиалынхаа өрөөсөн өнцгөөс ингээ хайчлаад хүүхдтэй ягаад ороод тэгээд өгцөн гээл хэдэлээ. Тэгж яриад тэгэл тийм хөөрхөн яг хүүхдээрээ амар гоё оригинал те яг л нэг гоё байж байгаа л бүгд тэгэл ажилд гараад бүгдээр амжилттай ажиллаад тэгэл өнөөдөр одоо тэрнийхээ үнэнч те нэг юмдаа үнэнч амжилттай ажилласныхаа юуг амсаад бүгдээр үр шимийг амсаад бүгдээр одоо сайхан уран бүтээлчд болчоо байж юм л та. Яа, гоё юм бэ. Өстой хөгжилтэй юм бэ. Тэгээд зарим нь одоо бас байхгүй бурхны оронд явцсан. Хэрвээ тэд нар маань байсансан бол одоо өнөөдөр бас гайхалтай жүжигчд болох байсан.
Цэнцэрэнгийн гав игээд одоо соёо гэд кинон дээр хятадын дүр тоглодог залууд тэр бас мундаг тэр Ардангийн мэгмэрж сая тэр нөгөө ярьжсэн нөгөө инх заяа гэд одоо хөгжмийн зохиолч тэр маань бас мундаг тий Дэлбэг сайхны алтан гэрэл гэд тэр бас залуу бас мундаг тэгэлбэр нь маш олон мундаг хүүхдүүд сурч тий дэмдээ маань миний муу найз маань партнер маань тэгээд гих мэтийн гой уран бүтээлчд байлаа нөгөө ган хоёр гэдэг нэг юм бор ах мөн үү? Нэг бор. Тэгээд нөгөө дээр үе нэг соёо кинон дээр гардаг. Хятадын дүр тоглодог. Тий. Тэр мундаг жүжигч байсан. Тэр өстой мундаг. Сонголт Монголд бол өстой хачин мундаг штэ өстой. Тий. Би чинь жохон байсан. Тэгэл тий чи одоо хайр маяр биш л дээ. Шохорхолж юм юу ч юм дээ. Тэр гоё яг санаад байна. Яг тий. Яг нэг бор юм жижиг юм. Тэрний ерөөсөө идеал нь болохоор Брюсли байхгүй ерөөсөө бүх юм дээр нь Брюслигийн зур. Тэгэл ерөөсөө хөл мөлөөр ангийнхаа хаалга маалгыг бол ингэж өргөөл хааж мажих жишээ маш гоё сонголттой. Майкл Джексон эднэрийн бүжиг мүжиг хийдэг тэр залуу айгу мундаг. Хэрвээ тэр одоо байсансан бол одсон маш гайхалтай жүжигч байх байсан. Тэгээд одоо эрт бурхны оронд явсан да. Харин тийм маш эрт явсан баха. Байхгүй болцсон штэ. Үзэгч дууссан уу? Таны анхны уран бүтээлч ямар уран бүтээлд хамгийн анх төгснөөс хойш. Тий, төгснөөс хойш хамгийн анхны уран бүтээл болбол яг төгсөнгүүд хамгийн анхны уран бүтээл бол телевизийн жүжиг гэдэг. UBS телевизээр Ухсрам их гээд тэнд одоо Монгол улсын ардын жүжигчин Ган Төмөргөө ардын жүжигчин Жамсранжуугаа эдэрт хамтарч тоглох тийм боломж ямар гоё юм те. Гэхдээ хамгийн гол миний тоглосон дүр бол өвөр Монгол лойрч хүүхний дүр тоглож байгаа. Тэн дээр Ган Төмөр ах тэр одоо ардын жүжигчин Ган Төмөргөө тэр хоёр хосоор хүнээс өвөр Монгол хүн гэж одоо худлаа ярьж л яаж байгаа тийм хоёр эмэгтэй эрэгтэй хоёр эсэ өвөр Монгол болж жүжиглж байгаа тийм хоёр лойрч хүний дүр. Тэгээд тэр тэр жүжиглэлд хүмүүст маш их таалагдсан юм шиг байна. Яг би өөрөө сайн өвөр монголоор сайн ярьж чадахгүй ааваас асуудаг байхгүй хөслөөдөө суудсан. Тэгээ ааваас та надаа ингээ өвөр монголоор ярихыг зааж өгч зайлаа суужаа гэж бүр зааж өгөө. Бүү би ч гачин гоё ярьлаа. Тэгээд тэн дээр тогсон чи хүмүүс тэрнээс хойш энэ хүүхэн чи хятадтай ирлээ захгүй яа. Энд чи монгол хүн биш байгаа даахгүй гэ намаа бүр сүлдээ бүр тэр үчи сонингоор айгу бичдэг. Сонин дээр бүр бичсэн. Үгүй би ингээ чэйжлээ тогсон. Намайг чинь сонсоход тэгээд монгол хөө гэж ахчин тий. Тэгээд тэгтэл сайн тогсон байна. Тийм. Аав айгу өөрхөн зааж өгөө. За тэгээд тэр бол миний нөгөө телевизийн жүжиг байсан. Драмын театрт хамгийн анхны тоглосон жүжиг бол Санчигтаан найруулагчийн Өглөөний тэнгэрийн одод гэдэг жүжигэн дээр Лорагийн дүрд тоглосон. За тэгээд анхны кино болохоор Цахилж яваа гөрөөс. Тий. Тэгээд гих мэтийн тэгэл анхны юм болгон айгу гоё байсан. Азтай байсан. Дандаа анхны тоглосон юм болгон маань их гоё амжилттай байгаа. Тэгээд Янжилхан бурхан уран бүтээлийн зам маань их гоё хүлээж авсан. Тэгээд ер нь Аз одонд итгэдэг үү? Аз одонд итгэдэг. Ер нь гоё аз ирээсээ одтой байгаасаа гэл ингээл залбираал те ер нь ингээл хүсэж мөрөөдө тэрнийхэн төлөө хөдөлмөрлөхөд бол заавал азад гийдэг гэж дотор боддог шүү дээ ер нь. Тийм ер нь ингээл бодчих л ер нь бодол биелээ олдог шүү дээ. Одоо сүүлийн үед хүмүүс нэг манифест гэл юм яриад байдаг шүү дээ те. Одоо тэр үед л энэ манифестыг мэддэггүй ах үед л жоохон манифест хиймэршээ айдаад исэн байх те. Ингээ дотроо мөрөөдөө. Тэр чил одоо энэ одооны энэ манифест юм шиг байгаа те. Яста мундаг юм. Одоо нөгөө ангиасаа бас тэгвэл нөгөө талигч болсон дэмдээ багштай бас хамт ажилдаг байсан шүү дээ. Маш олон уран бүтээл дээр маш гоё хөгжилтэй, маш ярихад түүх ихтэй тийм хүн. Асар их түүхтэй шүү дээ. Бид ч ерөөсө хоёулаа хамт их уран бүтээл хийн, хамт тэр цуг их юм ихэж хоорондоо их маргалдана, хэрэлдэн. За тэр байтугай одоо баг гар зөрүүлэгчтэй яаж юм. Тэгэл эргээл хоёулаа ингээл тайсны хард амар хоорондоо ягалсан чиста юу гэдэг юм аа тэгж дан дараа гэж ая явдаг шүү дээ. Одоо тоглолтын ая тэнгуү сугдал хараа миний ханаа гэж гараа яв. Тэгэл нүдэн дотор жоохон оч гэж алтай ролтой итгээл тэгээ сүлдээ явсаар гар зэрэгтэй зүгээр болчихно. Тэгэл уурлаа цадах чинь чи тэгсэнгүй гэд надруу юм аваа шил би фак гэж болтаал хоёулаа. Тэгээд үнэхээр одоо маш өөрөө шаардлага өндөртэй. Тэний хариуцлагатай. Тэгээд их тийм юу
их юм олон янзын айш үзүүлнэ. Гинт тэгэл миний найзаа гэжсэн гинтхэн дуугаа олцоо. За яачваа гэхээр чи түрүүн тэгээд гисэн бидтэй гэж хоёулаа тэгээд зовлон жаргал бүх юм дээр ингээл хамтдаа маш олон гоё сайхан уран бүтээлүүд хийн. За тэгээд нэг театрт ороод онон дэмдээ бид гурав анхалж Дорд Самбо агшийн өрөөнд шалгуулдаг байхгүй анхны одоо хошин тоглолт туйлшралд орох гол ингээд юу жүжигчдийг шалгасан жижигхэн тэгсэн чинь бид гурав нэг юм хийгээл амар бэлтлээ тэрийг яста дэмдээ өтер аана хэрэлдэж зодтолтойгоор хоёул хэрэлдээл хоёул бэлтэл ондон гэж бид гурав үзүүлээ Дорж агш за өрөөнд ороод ир гэл үзүүлсэн тэгсэн чи Дорж агш бүр ингээд ингэж мингээл үзлээ. Тэгэхээр бид хоёр бодгоор бодлоо заастаа амар аллаа дагуурлаа дуусаал гороолаа гэлцтэй жүжигч дуусаад одоо л магтандаа гэж атсан чи ёо та гур яаж ашгүй би бигээ алчилгүй дуусаа миний хүүхдэд амжихгүй маань гаслаа гэсэн Юу нөгөө магтаад одоо зүгээр баламтаа гэж бод. Тэгээд тэгснэ Дорж агш за ер нь гэдэг юмны үр бол байна наадхад сайжруулаад ороорой гэсэн. Тэгээд тэр номер маань тэг маш олон жил тоглогдсон номер гэдэг байхгүй. Тэгээд онон бид гурав нэг тэгж орж ижилээ. Тэгээд нэг багш нар чинь шууд нүүрэн дээр маш сайн гэж хэлэхгүй мөртлөө эхлээд ингээ за болохгүй байна боломжгүй байна. За яах вэ нэг юм цохууж байна. Яах вэ гэж. За оролдоод үзэл юм даа гэл тий. Тэгэхээр Дорж агш маань өөрөө бас нэг юм юмартай хүн шүү дээ тий. Кинон дээр нөгөө бид нар одоо мэдхээс биш харцж үзээгүй мэдгүй юм чи. Тэгэхээр анхны суур маань өөрөө ер нь энэ хошин урлаг руу орох чиглэлийн хүн бас байсан байна гэж бас ойлгоод байна би. Магадгүй тий. Дорж агш ингээ бидэрт онигоо ярьж өгдөг гэсэн байхгүй хичээл дээр. Тэгээ өөрөө ерөөсөө нүүрний човирлгүй зүгээр яриад л бид нар доогуур өнгөрч унаад дараад хөрөөд тэг яаж ярьдаг гэсэн одоо болтол би ойлгодгүй шүү дээ. Өөрөө хит удаа тэгж ярих гэж ангийнхан тагаа яриад чи нэг тэгээ яриад гэхээр хинч тэгж яриа хинт ч хүрэхгүй Дорж агш бол тийм ямар ч мимикгүй янз бүрийн дууны өндөр төвшин бид нар ч одоо хүнд хүрэх гээл босож идэг зогсоод гэртэж нэг үзэлэн багш өрөөсөө тэхгүй ингээ яриад байгаа мөртлөө бид нар сонсож байгаа бид нар бүр ингээ газар өвхөрч ундаг гэсэн байхгүй. Үнэхээр тийм юмрыг бүр тултал мэдэрдэг тийм гайхалтай хүн байжлээ. Гоё юм би гоё уран бүтээлчтэй дээр бас багшлуулж исэн хамт бас одоогийн бидний мэддэг тонгойгоо уран бүтээлчтэй хамт сурж исэн. Үнэхээр гоё юм аа. Ер нь таны насан дээр баг очсон байсан ч одоосоо л гэж бодох шиг. Тэгээ танах гоё штэ боломж бас ихтэй. Чи ч одоо тэгэл дуу муу оруулаа шал өөр чиглэл ингээд яваалаа. Тэгээ энэ чи бас л тэгэл оюутан байхдаа л сураал тэгэл өнөөдрийн хүртэл ингээд явж илээ л та. Таны нэг юу байдаг штэ. Нэг танараа өөрөө чи яриулах гэдэг байхгүй юу? Ахнаар ингээд дандаа ярьдаг байхгүй юу? Ерөөсөө өнгөтөд байсан бүх амар их инээдтэй минэттэй бүх юм ярина. Тэгээд ямар сандаа таныг үлцээгч үнэхээр супер юм ихтэй. Ямар ч хүн хизээч үлцээгч гүцэхгүй гэл ингээд ярьдаг байхгүй. Эрэгтэй хүнээс илүү юм дайчин чанартай гэд. Тэгээ ингээд нойр хоолгүй зүтгэж чаддаг гэдэг жаахаа. Тэгээ бүр ингээ гадаад нөлөө хаана нөлөө явж байгаад нэг элчин сайд бүр ингээд ураад өрөөндөө ураад тэгээд нойргүй баахан явцсан. Тэгээд та нэг ярьж байгаад банан тэгээд сэрэг цагийн зүрөө ингээд юу Монголоос шууд ирээд цагийн зүрөөтэй энэ тэгсэж хүлээ авалтанд ордог байхгүй. Үгүй тэр тэгтээ албан ёсны хүлээ авалт зүүн гэр бүлийн хэмжээний хүлээ авалт болсон. Тэгээ ингээд суучсан чинь нэг темпер нэг хүн ярьдаг шүү дээ. Ямар ч тийм юугүй ингээд за ингээд өнөөдөр юм болоо доо ингээд хажууд цаадын хүн гэсэн чинь ингээд яг ийм төвшин яахгүй тэгээ баг 40 минут гэж үнэхээр ингээ хоёр нүд анилтаа болдгоо. Тэгээд бид нар чи бүр тэр ёроол сууж байгаа юм чи. Би юу сосроор мах эдэртээ бид нар цуг явчихсан. Тэгээд саах юм энэ тэнд хүмүүс хүндлээл урна. Дэмдээ өтер ширээний тэр ёроол шидэгдсэн тэр байж байгаа. Тэгээд харсан чи бүх хүмүүс цаашаа харсан байж. Тэгээд ингэсэн чинь банаанд гараа хүрсэн чинь амар хүүхүүдсэн байхгүй. Тэгэхээр нөгөөдг нь ингээ аваад харсан чи хүмүүс цаашаа гарч ирсэн нүдэн дээрээ тавиад амьдаа нойроо сэргийгч шилбрүү яг гэл өшөөс ингээ хасан дэмэт хатар маа найз маань миний доороос шууд хөлөөрөө тийр. Тиймээ бас ингэж цочоод нөгөөдг газар унаа тэнд цаашаа битэрийг тоохгүйс бүх хүмүүс эргэж хараад. Тэрнээс
чи тэгээд зүгээр хэлчихнэ шүү дээ. Тэр чи өшөлж тэгээд аана нөгөө хоёулаа гэрэлтэй тэгсэн мөр тэгээд гараад хоёулаа хүш алиа үгээл хөөр хийлээ. тэрийг бид нарт бас яриад бид нар өгтлээ нэгээд тэгээд чи мэдээж одоо тань шиг ингэж процессыг ярих нэмж ярина штэ угаасаа бид тэгээд ингээл чимээгүй хүмүүс юм ярьжсэн чинь нэг том гараараа ширээний гол дэсэн бананы амар удаашруулж ингэж аваад ингэж ярьж байгаа. Тэгээд том гараараа гэдэг бид тэр үчи залуу хүмүүс яадаг том гараараа гоё нарийн гараа. Дэмдээ чинь бас нэг удаа наваа бас аварсан байдаг байхгүй юу? Бид тэр бас гадаадд тоглолтоор их цуг явна. Тэгээ бас дайлуулад ижсэн чинь нөгөө айл нь бид нар айгу удаан хүлээцэл юм байна л да. Бид нар ирэхгүй. Тэгээ ингээ будаага ингээд аюу гоё юу ягаад хэлбэрт оруулаад ингээд тавьцсан. Тэгээд өндөгтэй будаа тэгээд ингээд наан зөндөө юм гэсэн чинь соо ах гэсэхгүй. Али үлзийнхөө тэр будаанаас хийгээд гэл. Яг тэр үед нөгөө гэрээ эзэн цаашаа эргээд нөгөө цаанаасаа ийм сервантнаас ийм өндөр гоё янз бүрийн мөнгөн зөнгөн будаатай аяга авсах гээд эргээ харцсан байсан чи тэр хоорондор нь би нөгөө ийм будаатай аягны матхар цагаан халуугаар штэ халуугаар ингэсэн чи нөгөөх нь будаанууд нөгөө удаан би дэрлээд ингээ барьцалдсан байсан чи ингэсэн чи бүхлээрээ дээшээ агаар төхөөрөд тэгсэн чи дэндээ нөгөө юутагаа пижакны кармага агаар дээрээс юм хамт хийж кармалаад тэгээд амар хурдтай болж өнгөрсөн. Би ингэ суужсэн чинь нөгөө хүн чи эргэж хараа ингэ харсан чинь тал будаан байх хин ч идээгөө гайхажсэн аа ихнэр л үгүй ханаа будаага дүүргээрээ ахаа гэж ихнэр нас тэрэнд тэгчээд нөгөө айлаасаа гарахтаа нүд чи кармага бол өстэй энэ хүүхэн нэрээс их юм бол дэмдэ ман тэгчээч илээ тэгээ хоёр энэ хүүхэн их юм болно шүү тэгчээч илээ тэгээд мөн найз мань битэр нөө байн уран бүтээл цуг хамт манд ингээл явдаг байсан болох төр битэрийн тийм хөвгчлээ хөгийн янз бүрийн түүх зөндөө байдаг л та угаасаа. Гой хүн байсан л та яалчгүй те. Үнэхээр гой хүн байсан. Авьяастай чадвартай багш байсан те бас багш байсан те. Доктор зэрэг хамгаалчихсан баха. Хамгаалсан уу? Бараг хамгаалсан баха. Би их сонин штэ сая СТХ сургуульд багшаар ороод байж хад манай Димитатрийн 1-2 дугаар курсэд зааж исэн дэмдээ маань хариуцж байгаа. Тэгээд бурхандаа яваад тэнгууд байглаа багш маань одоо за чи одоо энэ ангийг ингээ хариуцаад аваа. Юу яагаад яг бол та нар нэг багшийн шавнар учраас та нарын нөгөө заах арга барил гэх. Тэгээ би 2 дугаар курсээс тэр дэмдээгийнхаа найзынхаа ангийг аваад үргэлжлүүлээд тэгээд төгссөн. Тэгээ анхны одоо битэрийн дундын маань хөрх шавнар одоо ингээд янз бүрийн газар уран бүтээл хийгээ бид нар айгу сайн явж байгаа. Манай хүн бол бас педагог талдаа маш мундаг. Одоо шавнар нь одоо энэ сэргэлэн жүжигчин байна. Тэ маш нямка тий одоо манай банжи нямка байна. Тий за тэгээд драмын театрын өшөө олон гоё жүжигчд байдаг шүү дээ. Тэ намука байна тий. Гэх мэтийн гоё жүжигчд маа дэмдэг юм шавнар байдаг. Тэгээ өөрөө ер нь юм сэтгэлээрээ оролцдог болохоор сэтгэлээрээ зүтгэдэг болохоор бас гоё жүжигчд гарч ирдэг. Тэгээ битэрийн дундын шавнар байгаа. Тийм байна. Тий. Дэмдээ маань 1-2 дахь курсэндээ би 2-ын төгсгөлийн семестрээс 3-4 төгсгөөд найзынхаа одоо үргэлжлүүл шав болж хамгийн сүүлийнхэн шавнарыг үргэлжлүүлээд төгсгсөндөө бас тэгээд битэрийн хувьд бас сонин бас тавилан юм байна. Тийм байна. Ер нь хамтдаа нэг ангид ороод тэгээд тэрнээс хойш уран бүтээлээр гарсан ч гэсэн хамтдаа яваа тий. Гадагшаа явсан ч хамтдаа, хэрэгтэй зодтолсон ч хамтдаа. Хоёулаа тэгээд манай хүслээ бүр мэддэг болсон. Би тэр ингээ хоорондоо маргалдаж заргалдах. Гараа явчихдаг юм. Тэр бүгд нь хоёулаа ядчих жагаад хоёулаа өөр өөрийнхөө юмыг хамгаалаад ингээ дайраад идэв. Тэгсэн мэт би бинээсээ салахгүй. Тэр хоорондоо юм аягаа яваад. Манай ангийнхан тэгэхээр гоё түүхтэй гоё анги байгааз. Тийм байна. Манай анги хүрлээ бас гоё штэ. Манай хүрлээ чинь бас Монголын авиж үжигчин олон гоё кино хийсэн. Бас Монголын ард түмэнд хайрлагсан гоё жүжигчин. Бас
бас ярин марин гэж янз шүү Өө өстой. Гайхамшигтай. Хүрlэгийн бас гоё түүх байдаг шүү дээ. Багшийн дэдэн кино драма анги чинь бид нар сурж байхад хажуу талд биеийн тамирын ангийнхан гэж сурч байсан байхгүй. Тэгээ биеийн тамирын ангийнхандаа нэг Маленькая Вера гэдэг кино театрт үзчихээд ирээд чи ярихгүй юу. Тэгээ нүүд чинь бүр яриад нөгөө тэгсэн чинь нөгөө факультетаараа тэр киног үзье гэж яриад захиалаад очисон чинь өөрийнх нь ярьж байсан юмнаас юусаа шал өөр юм байгаад бараг 70% гараагүй юм ярьсан байх гэж байхгүй. Тэгээ буцаад нөгөөдөл чинь хүрлэг хайгаад яваад исэн чинь сургууль дотор байранд хайгаа яваадсэн чинь хүрлээ ярьж тэр нөгөө нэг хайж байгаагийн сонсоо зөвхөн 2-5 ч үлдсэн өөрөө гадаа гараад гүйжсэн гэж. Тэгж хэмиг дэлгэрүүлж их гоё ярьдаг. Тэгээ өөрөө бас тэгж яриадсан шүү дээ нөгөө цэрэгт очоод тэгээ дэглүүлэхгүй тул нөгөө кино ярьж өгдөг гэдэг. Тэгээд нэг худлаа зохиогоос ярьж өгдөг. Тэгээ тэрүүгээр кино драма ангид биеийн тамирын ангийнханд яриад баллах шахсан шүү дээ. Худлаараа хулчаад авч бүгдийг үзүүлсэн. Театр явж үзээд хаа вэ тэр чинь гэдэг. Нөгөө ярьсан юм хаана. Хүрлээсээ энэ өрөөр орсон юм да гэдгсэн чи хоёр хөөрхөн бор таарч нь үлдсэн өөрөө байхгүй. Бор таарч ингээд цонхоор гарсан юм. Хэвтэй би ястаа хөвгөлтэй юм байна. Сургуулийн ойтон болонготой шууд тэгэл драм театр руу шууд орсон уу? Тийм тэгэл төгсөөл нөгөө Дор Цамбуу багш маань тийм драмын театрын ерөнхий найруулагч байсан. Тэгээд Дэмэд театр оюун дээр бид гурав одоо багшийнхаа урилгаар тэр драмын Усан эрдмийн театрт очив. Тэгээд залуу уран бүтээлч очиад тэгэл өстой нөгөө зураг телевизээр хардаг бүх гоё ах эгч нарын дунд ороод талчхан зүгээр өстой гоё эсэн тэр үед. Чиний жил ажилласан бэ? 12 жил ажилласан. 12 жил ажиллаа. Тэгээд тэр ажиллаж байгаа хугацаанд яг Монголд хошоо урлаг эд хөгжөөл. Тэгээ манай нөхөрчөө өөрөө нөгөө өнгөт нийтийг байгуулаад тэгэл хамтдаа энэ тал руугаа ингээд явцгаая гэл. Тэгэл театраас чөлөө аваад тий. Тэгээд чөлөө аваад гарсан. Тэгээд театрын маань бид нар тэгээд яг тэр үед манай Эрдэнэ зан, MC, Одноо, Онон гэл бүгдээрээ яг ингээд хошоо урлагт илүү их өөрсдийнхөө цаг зав хүчийг зориулах гал тэгэл гарсан да. Тэгэл бүгдээрээ одоо X дүүц, маск, өнгөт инээд гэл те шинэ үе гэл бүгд. Бид нар ч бүгдээрээ бидний хамтарч тоглосон драмын театрт тоглосон хамгийн том бүтээл болохоор Ромео Жюльетта найдан дээрч найруулагч маань найруулсан тэр жижиг гэдэг. Тэгээ тэн дээр Одноо маань Жюльетта, би болохоор Капулетте хатан те манай Боё болохоор Бенволиа тоглосон. За Онон болохоор Меркуца тоглосон. Ерөөсө бүгдээрээ тоглосон тийм юм бэ тий. Ястаа гоё. Яг тэр үеийн уран бүтээлч бол үнэхээр супер л дээ ялчгүй. Тэгээд Ромео Жюльеттагийн тэр жижиг маань хичнээн жил ингээд дараараас үргэлжилж тоглосон хэдэн зуун мянган үзэгчдэд яасан гэдэг. Одоо тэр тухайн үед драмын театрт хамгийн их орлого олж ирсэн уран бүтээл болж ирсэн тухайн жилдээ. Яалчгүй одоо хошин урлагийн загалмайлсан их юм аа. Тий. Тэгээ таны ч одоо үр жимснүүд ингээд байж байна. Тэгээд өнгөт инээдэд байсан ах нар маань маск гээд гарч ирээд дахиад бидрийг сургаад. Тэгэхээр ер нь энэ сургалтын энэ зарчим маань өөрөө танаас үүдэлтэй явж байгаа л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тий. Надаас ч яг хуу тэгэл дээрээс ингээд ах эгч нараас ингээд улбаалал тийм ээ. Ингээл явсан. Тэгээ ер нь гоё шүү. Тэгээд бид нар өгөөчтэй хүн юм аа. Баярлалаа. Өнөөдөр ингээд сууж байгаа тань. Ер нь ингээд бодлоо тийм байгаа сте. Тэгээ ер нь бол гоё. Манай уран бүтээлч ер нь бие биенээс ингээд дамжуулаад ингээд гоё ах эгч нарыг хараа сурчдаг тий. Хараад за ингээд бид нар дээдлийнхаа үеийг харна дараагийн үеинд ингээд хараад тэгээд би ч гэсэн одоо ингээд хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ найзууд маань ингээд тэгдэхгүй ингээд хүүхдэд тэгж зангидаад ингэж хүмүүж хэрэггүй чи өөрөө л үлгэр жишээ байж харах юм бол хүүхдүүд чинь чамаа хараад сурна уу гэхээс хит их үгэлсэндээ биш ер нь харж ил сурах хамгийн чухал байдаг. Тэр л яг үнэн юм шиг байна тий. Урлагийн хүмүүс нөгөө нэг гэр бүлээ их орхигдуулдаг штэ. Тэгэхээр хоёулаа урлагийн хүн байхад үр хүүхэд яах вэ? Тэр хоёулаа биш одоо бүр дөрөв болчиход байна тань тий. Бүр өмнө тий ер нь орхигдуулж тэр үед ч одоо Баярмаг дөнгөж
төрсэн байхад манай эмээ байсан. Эмээ маань одоо ингээд яг үнэхээр ингээд өстой нөх хэр халдаахгүй харна гэдэг шиг те эмээ маань. Тэгээ манай хүслээгийн эмээ өвөө харна. За ингээд эмээ өвөө нэрийн хүчинд арсан. За тэгээд хүү маань болохоор яалтан байхгүй одоо нэг гэрийн үйлчлэгч ихчнэр хамаатны ихчнэр мичнэр явчихна. Тэгээ өөрөөсөө тэгэл нөгөө нэг ихчнэрийн нүдэндээ хараад явчихж байгаа юм чи. Одоо манай театрын ихчнэр маань яг л тэгж ажилтдаг байсан байна. Юу ягаал гол дүрдэж тоглол хүүхдэж хөхүүлээд нөхрөөч хоолойч ихэд ногоогооч дараад хуцааж байгаа. Тэгэл бүх ажлаа амжилтдаг гэсэн. Тэгээ одоо бид нар бас яг тэр зарчмаар нь л явж байсан. Тэгтээ одоо цаг үе одоо арай өөр болсон учраас хөнгөвчлөх бас зөндөө юм гарсалтай хүүгийнхаа үед болохоор аргагүй одоо хамаатныхаа ихчдүү гэрийн туслах маслах одоо юу гэдэг тиймэрхүү юм авдаг. Гэх мэт одоо нэг эмэгтэй хүний 13 мэхийг хэрэгжиж ижил өрх хүүхдүүдэд өсгөж. Тэгээ хоёулаа урлагийн хүн байж байгаа мэдээж хүмүүс энэ хэцүү замнаалахгүй юу? Жүжигчний мэрэгжил найруулагчийн ажил гэдэг бол тийм амар биш. Гэтэл өөр хүүхдээ ч гэсэн бас яг энэ амаргүй замаар битгий яваасай л гэж бодох бах. Тий. Тэгээд жүжигчин болохгүй гэж бодож исэн байх. Тий. За баярмаа угаасаа болсон тий жүжигчнээ. Хүүн бол уг нь ангаах төсөн шүү дээ. Тий. Хүүгээ алгаар яалтан би ч өөрөө эрүүл мэндийн салбарт бас тодорхой хэмжээгээр ажиллаж байсан. Өөрөө ангаах сонирхолтой байсан учраас ангаах руу одоо манай гэрч ядаж нэг нь болоосаа хүүгээ ядаж өөрийнхөө үзлээ бидэлгээ хүүтэйгээ хоёулаа үзэд тарсааргаад ангаахын дэдэд ороод 1-2 дугаар курстэй сураа тий. Перимедикала төгсчөөд яг одоо мэрэгжлийнхэн нарийн мэрэгчлээ сонгох гэсэн чинь би жүжигчин болно гэж ороод за худлаа илгүүдээ чийст арайгүй илгүүдээ гэлдгсэн. Эсвэл нөө Фрэнкийн бах гэж бодсон чи юу ярьж байна нэстэ яг үнэхээр болоо явцсан. Тэгэл жүжигчин болсон. Тэгээ эцээ өслөө дээр задаргаа игээд үзэхгүй. Яагаад ингэв юунаас болов мэдээж нялх балчир бахт нь үргэлж театр матер тэ уран бүтээлийн газруудаар дагуулж явсараад урлаг гэдэг юмныхаа вирусыг тодорхой хэмжээгээр халдаацсан тийм учраас энэ хүүхдүүд одоо тэхээс яхаа одоо ингээд бидний үеийн жүжигчтэй их хүүхдүүд дандаа уран бүтээлчд болсон тийм. Эдгээр бол театр гэдэг тэр гайхалтай орон зай тэр театр ариун сүм дотор ороод үзсэн. Тэгээ уран бүтээлийг хажуунаас нь харсан хүмүүсээ багт нь тэр мөрөөдөл бий болсон байгаа шүү дээ тийм. Тэгэхээр пөх за. Өрөө. Бүр стейк. За ингээд бүр салаад малааттайгаа биш дээ. Бүр нэг зэрэглээ рестораны тогоочийн өхний махын стейк хачиртайгаа за энэ бол миний нэрийн өөрийн маань соус байгаа. Тэгээд чука соус чука соус. Ой энэ арай чөмөг биш дээ. Бас чөмөг. Нэр ямар ийм л айхтар хүндээ энэ чадаа. Чинжүү байна, ванду байна, тий? Стейк байна, за чөмөг байна. Нэрийн салат байна, нэрийн соус. За. Үний юм аа. Эдний нөхөр жаргадаг. Өөр хүмүүс жаргадаг. Тийм байна. Үнэхээр мундаг. Чи хажуугаар бас юм хөөрхөн юу ресторан эдгээр хоолны газар байгуулад бас гялцуулчих бол амжих юм биш үү? Ер нь амжихгүй. Нөгөө нэг гэрте байгаас байхгүй нэгтэй байгаа үедээ яг хуу галтгоондоо их өнгөрүүлэх тухтал за нэг хүүхдүүдтэй янз бүрийн юм хийж өгвөл түүнээс бол би чинь бас шүл буцаж чаддгүй л амт юм. Хүн амьдралын ихээр сурд юм билээ үгүйс. Мундаг үнэхээр мундаг. За энэ сайхан хоолой хөрөхөөс өмнө гоё та хоёр минь амтрахын дээр. Харин оруулсан. Яг бүр ярьжсэн. Хоолоор хүний тархийг татна гэж яг үнэн биш те. Ярьжсэн мартчихлаа шүү дээ. Марчлаа нэрээ. За амсита. Амсаа та. Амсаа шидья тий. Чинжүү бас юм гоё амттай шарна. Great. Энэ өөрөө зохиосоо. Тий. Мөөгний мөөгний соус явсан байна. Махтагаа холиод ит. Өөрөө идчихдэг хөө. Үгүй сая яг нэг нэвтрүүлэг эхлэхээс юм. Үгүй влог маань эхлэхээс юм. Өсвөр баах юм битсэн. Тэгээ өөрөө хийж байгаа болохоор нөгөө нэг юу яадаг штэ. Их мэдхгүй. Эмэгтэй хүн болгонд ямар нэг тийм гарын мундаг хоол хийдэг тийм юу байдаг. Чиний гарын хоол чи юу вэ хөө? Монгол хоолнуудаа ер нь төлхөө сайн хийн гоё. Тий. Магчаан чадна бэ? Гоё штэ. Гоё гоё штэ.
хамгийн амархан хоол будат уурга. Тийм тий. Хоёртой бодот орго. Хоёр. Өстой гоё. Мууны соус зүгээр ээ нөө. Мууны соус ч өстой гоё юм байна. Үнэхээр гоё байгаа учраас яах юу ордгүй. Тийм. Зебра International Distribution манай бас влогтай хамтарч ажилладаг байгаа. Өдрөгөө ярьж байгаа. Мөн бас юугаа яриха мартсан юм шүү дээ. Яриха. За энэ бас их гоё бүтээгдэхүүн байгаа. Cosette Mongolia-г оруулж ирдэг Японы жажилдаг жуус. Ямар ч сахарын орцгүй 100% жимсээрээ тийм ээ. Жели хэлбэртэй. За тэгээд ирзэнэн зүгээр иддэг жуус. Таргалуулахгүй ийм гоё. Чихрийг манай Cosette Монгол оруулж ирдэг. Тэгээд манай өнөөдрийн влогтай минь бас хамтарч ажиллаж байгаа. Ийм гоё. Бидний ч ихс амар туртай. Хүүхдүүд их дуртай. Тий, хүүхдүүд ялангуяа нөгөө нэг шүд хорхоодуулна. Тэгэл нөгөө сахарын хэрэгцээ, нөгөө чихрийн хэрэгцээг нь хорчдоо штэ. Тих шаардлагагүй энэс хөөрхөө өгөөл. Дэглэн барьж байгаа нөгөө бойлог болохгүй дэглэн барьж байгаа эмэгтэйчүүд энийг идэхэд ямар ч аюулгүй. Тэгээ чаа уртаж ихэр. За бас чаа уртаг гэхээр бас юу турахад чаа уртаж ирдэг тийм. Тэгэхээр энийг тураад ихэр гэж бас. Манай шиг дэглэн мэглэм их барьдаг хүмүүс хэрэгтэй нэ хаяа амттай мэдмээр санагдаад идэж хэдүүлэн амттай ама хорчдөө штэ бас дэглэн барихаарч. Тэгэхээр энээсээ нэг үгээл явж хахад бас дог юм байна тий. Халаасны жимс Cosette. За сумьяага дуусгая тий. Тэгээд Чоко орж ирээд бүрс боо. самраад чинь юун дээр сууж байгаа байлаа гэж мартсан. хоолны тас дараах десерт ганц гоё чихэр идчихээ л та. Оо за. Манай Cosette юм За гоё. хоолол үнэхээр тасархаатай. Ой. 10-аас 10. Араас 11 гэх. Баярлалаа. Яг нөгөө жимсээр амтагдана. За. Янцтай. За. За унтээ. За Япон маягаар ажиллаа. Манайхан дэгдээ. Японч ч гоё юм биш те. Өдрийн цайны цагаараа ингээд заавал унтдаг. Им сандал мандал нь хүртэл ингээд шууд хэвтэл ор болчдөг. Заавал нэг 30 минут ингэж унтдаг. 10 жил нь хүртэл те. Ингээд унтчих. Гоё юм. Тэр эрүүл мэндэд хамгийн сайн гэж байна те. Тэгээ хэдүүлээ Япон маягаар ажиллах уу гэж дэгдэнийх гоё. Сургуульд хийгээл нөгөө ядардаг штэ. Тэгээд ядраал ингээл эсвэл заримдаа юм гарахгүй өдөрч байдэн штэ. Тэгээ өдрийн хоолоо идчихэл тэгэл бүгдээрээ назаарсан хүмүүс би хэлдэг байж яах вэ гэдэг Япон маягаар ажиллах уу. Тэгээд хийгээд жаа хурцээс бүгдээрээ унтаад. Тэгээд бас удчихсан гоё. Тэгдэг байсан. За сумьягаа ярэ. За сумьягаа. За тэгэл жүжигчин болсон юм да. Тэгээд дуусаа. Тэгээд ангаахын сургуулийн бүр хайцсан юм. Тэгээ яг юу яагаад чөлөө аваад ерөнхийдөө орхиол хаях гэхээр бас муухай юм да. Зүгээр төр чөлөө авч орхиол тэгээд юу руугаа жүжигчний сургуульд орсон. Тэгээд би хэлдэг чи хэрвээ дахиад яхан бол одоо ингээ эхний хоёрын төгссөн юм чинь дараагийнхаар ингээ бас сонин штэ гэлтэглээ. Одоо жүжигчэнд асар дуртай байгаа л да. За одоо яах юм бэ? Ээж минь гэж. Тэгээ үнэхээр одоо бага багтны хүүхдэд дагуулж явсаар байгаа юм. Одоо манай найзуудын хүүхдүүд бүгд тийм шүү. Манай залбаатын хүүхд байна. Бям цагтайх байна. Одноогийн маань хүүхд. Ерөөсө бүгд ээж аваагаа дагаж явсаар хагаад ингээд жүжигсэн болцгоодсон тийм. Тэгээ үнэхээр уг нь бас гоё мэрэгчлэлтэй яалтаа. Яалчгүй гоё л доо. Үнэхээр манай заанахын том банд нэгэз инэрл. Инэрл чи өөр мэрэгчлэлтэй штэ. Тэгсэн чи сая сууйст шалгалт өгөөд ганццсан гэсэн. Тий. Орцсон. Зэр яг тийм. Тэгэхээр дунд нь аявих цаг алдсан. Тий. Энэ л миний юу одоо би энэбүрээс хүрнэ гээд өөрөө
шалгалт өгөө тэнцээд одоо 1-р курст байсан. Тэгэхээр яг тийм ерөөсөө хүүхдүүд яг ингээд нөгөө байнгын ингээд дотор нь мөрөөдөл байгаад байдаг байхгүй тий. Тэгэхээр яг хүүхдийн өөрийнх нь мөрөөдлөөр явуулах хэрэгтэй. Эцэг эхийн тэр юу энэ төр хэрэггүй юм шиг байна. Яг хүн өөрөө юу хүсэж чинь тэрийг л хийх хэрэгтэй гэж. Тэрийг нь сонсчихсан юм шиг байна. Тэгээд тэр чинь цаг хугацаа алдчихжээ тийм хүсэл мөрөөдлөө алдчихжээ. Тэгээ энийг хийгээд хүн чинь аз жаргалтай амьдарч байгаа байхгүй тий. Энд чинь дуртай юмараа ажиллаж бид нар чинь кайф авч тэрнээсээ цэнэглэгдэж ингээд тас итлээ нээж штэ. Тий. Баярмаагийн хувьд болохоор болно хэрэг заа гэд. Тий. Угаасаа жүжигчин болно гэхэл багаас нь ер нь дугуулan явуулаад тий. Ер нь өөрөө маш их сонирхолтойсэн. Гэхдээ бас өтер жоохон нэг дургуутс юм аав нь за яах юм бэ одоо жүжигчин болж яах юм гэдгсэн 3 хоног цаашаа харж нэр хөвцсөн юм биш үү. Тэгж жаад аав нь за миний охин чи өөрийнхөө болоо гэл тэгэл тачгинд л инээж усч ирээ тэгээд. Гэтэ Баярмаа шиг юм бас жүжигчин бит байх ёстой тий. Гоё тэр би хаа тэр өндөр нуруу туруу зүс царай одоо юу уран зураг юм аашин те ёо тэр нөө та гурын нөө нэг зураг байдэн штэ урнаагч туулж та гурын зургийг яг 3 охин дуурайгаад ингээд яг тэр хувцсан өмсөд ингээ ахуулсан яг ажлын поозыг аваад амар гоё харагдчихсэн тийм би тэр нөгөө ажил дээр Баярмаа дантад тэгсэхгүй ээж тэр зураг харсан уу гэдэг лөө харсан гэдэг. Өтө царайруу нь хардаа гэсэн. Ээж нь харсан тэр зураг байнга л явж идэв гэсэн. Үгүй царайг нь хараа. Тогтоод очиос хараад гэдэг. Тийм. Тэгээ царайг нь харсан хүүе гэж чадсан шүү дээ. Хэдий дэвгүй хувцсын нутал ингээ хэлгцсэн юм уу гэд. Яг тэгчин гэж юусаа бодоагүй бид гурван зургийг л яриад байна гэж байна. Наа ч угаасаа явж идэм үү энэ тийм байжлаад ингээд гэсэн чинь тэр гурыг айгүй хөдөлмөр болгосон байдаг шүү дээ. Хувцсын захиалж хийлгээд бүгдийг бэлдээ тэгээд авахулсан байдаг. Тэр өстө бид гурвын хувьд маш гоё сюрприз болсон. Үнэхээр гоё бүтээлчтэй тэгээд тэр нь бүр цаг хугацаа орж байгаа шүү дээ. Хайр хүрээд байгаа юм чи яаж вэ энд ч одоо өчнөө цаг хугацаа зарцуулсан байж тээ гэдэг тийм. Тэр үдсэн хүмүүсийн бүр хайр хүрж ах чинь бүр үнэхээр гоё юм чи. Яг өөрөө биш өрөөл бусад биднэрт хүртэлтэй тэр ямар гоё сэтгэл вэ? Ямар гоё бэлэг вэ? Бэлэг барай вэ гэж харагдчихсан байхгүй юу? Бид тэгээд яг ойролцоо насны охтууд яг төрүүлцгээсэн бүгдээрээ тий. Яг л одоо яг тэр үед л бид нар чи идэл ажил дээр бужигнж исэн. Тэгээд гоё байсан. Бид нар нэг өрөөнд драмын театрт ч одоо манай урнаа, одноо, инхтуул, оюун дээр эрдэнэ цэцэг бид хэд ч ингээ бөөнөрөө нэг өрөө, оюун сүрийг хичгээд бөөнөрөө нэг өрөө. Тэгэл баярлал тачгинд л инээгээл орж ирдэг. Тэгээд жоохон байжгаад нэг нь уйлал өстө тэр ингээд гээл орж ирдэг. Тэгэл аз жаргалтай өстө тэгч гоё юм үзээд ингэж тэнд намайг гоё залуу тэгж эргүүлээд гээл хэдүүлээ. Яг л нэг үе нэг өрөөний хүүхнүүд юм чинь тэгээд гоё юмсан. Тэгээд ер нь ингээд хэдүүлээ ойролцооч яг ээж болцоосон тэгээд. Жүжигчний мэрэгжил. Хатуу боловч сайхан тий. Сайхан мэрэгжил. Үнэхээр одоо баярлж авдаг чи Анжил ам борхонд өө өстой ийм сайхан одоо уран бүтээлийн анд найз нартай уран бүтээлийн дүрд тоглох боломжтой энэ үнэхээр гоё. Ийм баргадаар явдаг ч юм уу ажил хийгээ явж хахад янз бүрийн юм тохиолдсон шүү дээ хүний амьдрал. Одоо тэгээ нэгнийхэн даралт нэгсдэг ч гэдэм үү эсвэл нэг биеийн мууддаг ч юм уу. Энэ үед нөгөө совилогчийн ажил хийж исэн юу маань гарч ирж исэн тохиолдол байгаа юу? Байгаа шүү дээ. Ер нь бол тэр бол банк. Одоо ерөөсөө сонссон шүү гэ. Ерөөсөө даралтны аппарат бол цүнхэнд байнгын. Өөрөө даралт ихсэхгүй мөртлөө аваа явж байна. За тэгээд 3 уут юм банк. Ингээл гидсний, толгооны тий тэгээд харшлын маршлын бүх төрлийн юмнууд аваа явж байна. Долоогны хандаасаа өксүүлээ тий. Салимоноос өксүүлээ. Бяцхан эмээ сан бол аваад явах юм биш тий. Хүн болгон ингэж юм чи им байна уу? Тим юмны им байна уу гэх чи одоо эмнэлгийн мэрэгчлээ хүн чинь ахаас явах та. Тэгээд им аптек орсон тохиолдолд нөгөөдхөө ингэж харж байгаа цэнгэлдэг шүү дээ. Одоо тий хүн болгон яг им асуудаг байхгүй тий. Яна пүүс ингэж очроод байна. Зүрх цохоод байна. Яах вэ? За тэн чи сахар нэгцэн баха. Магадгүй чи одоо сахараа үзэн энтер гээл тий. Тэгэл даралт маралтаа гэл манай залбаа молбоо чинь одоо их даралт маралтаа үзүүлээ. Бид хэд чи
баруун аймгаар явдаг штэ. Тэнгүүд ингээд дээшгээ өндөрлөг рүү увс ховд руу ингээд яваад ирэхээр хүмүүсийн таралтны хэсэд эхэлдэг хүмүүс. Бид нар тэр ховдын мөнхайрхан ингээд суманд очижээсэ. Тэгсэн чинь ерөөсөө дийлэнхийнхэн толгойн эргээд тэгээд манай залбаа гэсэн гинэ евро нараад дэлгүүрлээ нараад яа толгой эргээдхэн даралтны юм байна уу гэсэн чинь тэр дотор дэлгүүр дотор зогсчихсан 4 хүн дөрүүлэг карванаас даралтны юм гаргаж ирсэн. Байнгын толгой эргэдэг гэдэг. Тэгэл ерөөсөө ийм бол банк. Тэгэл бүх төрлийн одоо сургууль дээр багш нарын контор зүтл байнгын эмтэй хүн болоо. Ер нь л байнгын эм асуув шүү дээ. Нэг удаа нэг хөөрхөн бид нар шүн ингээд нөө жолооч нар шинжэнгөө давхдаг шүү дээ. Нэг дараагийн тоглолт руу явах гэсэн чинь жолооч нүд анилдаад байна гэдээ баталцаа ихтэйс. Үлзээ анаа өчигдрийнхаа нойрныхаа юмнаас өгчөөч нойр гой сэргээдэг юм гэж надад тийм юм байхгүйсэн. Нүдээ ингэхгүй. Тэгэхээр би батлаасаа л гараа маа энийг өгцөө байхгүй. Гэсэн чинь нөгөө жолооч гэсэн жолооч хэдэн минутын дараа ямар гой нойр сэргээдэг юм бэ энэ станаар маргааш нойр нь нөгөө юм үлзээ бид ахта нөгөө нэг өчтөрийн гой сэргээдгээс өгөөч. Хөөр гэдэг хүн айгуу санаанаас аваад байгаа байхгүй. Сэтгэлийн амтан нэрээ үнээр нэр тэ. Тэр нөгөө нээсл хүүхэн дээр тааж яасан нөгөө яг ковид гарцсан бас тэ. Тэгсэн чинь тэн дээрээ ковид тусаад цагийн тараа хэлсэн шүү. Цагийн тараа ийм хөргөж селлоид эми самтай тарааны юутай тэгээд ячээр норуулаа тарааг нь гусаад явуулсан. Хооч босоод тараагаа сүлд нь унтаа гарна тэр чинь тарчаа за юунд хөвөн дээрээ дараарай. Тэгсээр хагаад эхний 7 хоногийн дотор эхний ээлжийн ковид туссан хүмүүс идэж байгаа. Ковидын тусгай эмнэлгийн машин ирж байгаа байхгүй. За ирээд за ийм тариануудыг яагаад ингэж ийм яана гэдэг та совилогч юм бол ингэж үргэлжлүүлээд ячаараа бид нар яагаад эмийн өгцөн. За тэгээд эхний 7 дараагийнх дээрээс чи бүгд сөрөг гараад байгаа. Тэгсэн чи дараагийнхаар нь шалгалтайсэн. Дараагийн хэдэн хүн нэмэх гэж ирэх гараад явсан. Тэгэл нийслэл хүүхэн дээр чи нөгөө бүгдээрээ тусдаа байрлаж болохоор тэгэл хоорондоо биеийн эмчлэл тэгэл дууссан шүү дээ ямарчсэн. Тэгээ эрүүл агаар тарай мараа совилогч мөвлөгчтэй бүх нийлээ. Тийм нөхөр цэнгэр юм целлоидос автай тэгээд нэг шавьяга дагуулсан хоёлаа. Тэгээд тарайг нэг л идгээсэн дээ хөөрхөн. Гоё. Эмнэлгийн мэргэжлээс хэрэгтэй шүү. Хэрэгтэй байлгүй яах тийм хэрэгтэй. Тий. Тэгээ хаанч байсан тэгэл тусмаслаа бол залгачих юм шүү дээ та. Тийм. Туслаа залгана, даралтаа үзэн тэгэл ер нь анхны тусламж хаа жижиг сажиг юмнууд хийн ханах манхаа бол хийн. Бас. Тийм. Гэхдээ хажууд хүнээс хүмүүснээс сурчтай юм байлээ. Үлзээгчтэй нөгөө кинонд дунд говт байсан шүү. Тэгсэн чинь үлзээгч хөргөний бас нөгөө дотор нь мухаарал бас тархитлагын нэрэл даралт нь ихсэл бүр ингээ царай нь хуасаагаас бүр сонирн болцоо. Тэгээ золбоох мах чинь бүр сандраал хүслээх мах сандраалтай яаж юм нэ алуу чи хийвтэн өдрийгээ тэгээ бүр ингээ ханаал явчихж байгаа юм чи үлзэгч энэ хурууг бүхэл мүлтэн бүх тэр бүгдийг алуу одоо хөлөө гээд золбоо өслөө ирчин нэг ханаа би нөгөө энд шүн зурганд орж явахт нь кондишн асаагаад унтчих машин дотор тэгсэн чинь хав хараа бөхчм нөхцөлд тэгээд юу яага тэрнээсээ болоод те би тэдэг дунд хавд байж байгаа нойргүй аваад тэгээ үлзэгч үгээс ингэ өөрөө юм ахраа юм чинь тэгсэн чи амар ихэд амархгүй ингээл хараал хөрхи амтан тэргээр чинь бас санаан зовоол яваад шүү тэгээд золбоо маань нэмч болцсон байл талаас ягараад тэгээд үгүй тэр нь бүр хайр хүрмээр байгаа юм чинь тэг найз нь тэнд ингүүл тэр найзхан санаан зовоол тэг ингэж ирээл халамжлаад тэнд хүслээх юма найруулж байгааг найруулж чадахгүй байсгээл ирээл яаж ин хайна гээл ханах юу нь сайн уу те? Тэг сайн билээ. Ер нь бол янз бүрийн ингээд хүний бие эвгүй болоод яг юун ч учир нь мэддэхгүй хордлого тэгэл бүх төрлийн одоо даралт маралт гэх янз бүрийн юу хад ханцхад ер нь айгу сайн шүү дээ. Цусан гаргачих чинь гэсэн үг те. Ингээд бидний сэдв ангаахаар орлоо. Би бүр суух гэдэг шүү дээ. Маахнаас эхлээ пиццэг рүү орсон гэдэг пиццэг айл юу гэж хэлсэн шүү дээ. CO2 чи юм тэгээд гэсэн. Гэтэ ер нь ханаа сурчих хэрэгтэй л юм байна. Хэрэгтэй. Ер нь тийм ээ. өдийн наслахад бодсон юм юу гэж
юмыг сурах хэрэгтэй юм билээ. Тийм ер нь. Бүх төрлийн юмыг сурцсан байгаа түүний амьдралд заавал хэрэг болдго юм билээ тийм. Та ялангуяа жүжигчин мэрэгжилтэй хүмүүс бол ер нь юмыг сурдаг. Сайхан задлаа сурцсан байгаа. Ер нь тэгээд бүхэл юмыг сурцсан байх хүний амьдралд хэрэгтэй юм. Тэгээ манай мэрэгжилчин бас гоё тий. Хөгшсөн хойноо хүртэл ингээл ажиллаа хийгээл яваад байдаг тий. Тэр гоё тий. Манай мэрэгжлийн нэг гоё юм нь бүх төрлийн мэрэгжлийн дүрд ордог тий. Одоо чи бол хэд хэдэн сувлагчийн дүрийг бүтээсэн шүү дээ. Эм чи сувлагчийн цэрэг, дарга, эхнэр, энэ хамгийн гоё тий. Тэгээ тэр бүхний чинь хийхин тулд бас анхан шатны мэдгэдэггүй байх хэрэгтэй байхгүй тий. Адаглаа даралтын үзэхэд зөв үзэх ёстой ч гинэ тий. Чи бол одоо тогоочийн дүрийг баллаа. Гайхалтай. Тогоочийг бол бадлаа шүү. Би нөгөө зүгээр ингээд чагнуур үйдэн шүү дээ. Чагнуур барьж байгаа тэгээд даралт үзчихсэн шүү дээ. Тийм үү. Чадна. Одоо дүү нэг л хүсэл байна гэж байна. Жүжигчний мэрэгчлэрээ. За. Эрадаг кинон тогломоор байна. Яа. Найруулагч зүгээр юм байна. Ер нь найруулагч та. Эрадаг Эрадаг гэхээр л гой сайхан хүүхэн биш шүү. Тэгээ нүцгэх юм уу? Нүцгэх юм уу? Тэрийг нь юу яаш та орлон тоглох шүү дээ. Юу. Царайнд байх юм уу? Дөрөв төрсөн хүний мом да юу тийм сэргэр мэргэр байж байна тий. Араасаа байж болно шүү дээ. Чоколад болгочих мэдэн шүү тий. Гиснээс та эротик кинон тоглож ирсэн үү? Үгүй. Ерөөсөө тийм кинон тоглож байгаагүй. Ингээд ийлмэл нүцгэлж ирсэн ч юм уу тийм сцен байхгүй. Залуудаа шүү дээ. За бүтлгүүн авш кинон дээр нэг зүгээр яг нэмгэн хөнгөө хувцастай ахуулсан байдгийн их хааны сүлжээ хатан дээр бас нэг байдаг байсан би шүү. Жижигэр байсан байна. Жижигэр. Эцэндээ хайстай нэгдчих. Хайстай нэгдээд ингээд баран гэртээ хараад гэрийнхэндээ загнуулах үед яаж хаан тэр бичлэгэндээ Юу яаж байгаа юу гэж хайстай нэгдчихээ. Юу за бидний яриач бас их хурдан өрөөсөн байна. Нэг мэдсэн цаг хугацаа чинь бүр нэлээд явсан байж тэндээс баанж маань дохиотлох шиг байна. Яруу дуусахгүй мэн. 1900 оноос ахвал өдөө өгсөн. 1900 оноос 200 намжаа ирчихсэн шүү дээ. 20 дугаар зуун ба 21 дугаар зуун гэж явчихсан. Тэгэхээр аргагүй. За ингээ 21 дугаар зуун дээр ирээд төр өндөрлөө юу? Төр өндөрлөө дөө. За манай өнөөдрийн гараад ир влогд маань бидний хайртай жүжигчин Монгол Улсын гавьяа жүжигчин хүндэлж явдаг бит хоёрын уран бүтээлч хич маань ирж жүжигчин шүү бас тэгээд хич маань совлогч шүү бас хич маань ээж хүн ээж хүн хань хүн багш байгаа шүү. Имийг хэлсэн дагцаад багш. Ийм сайхан уран бүтээлч маань оролцлоо. Ингээд бас хамтран ажиллаж байгаа байгууллагынхаа гарынхаа бэлгийг бас хичтэй өгөх таатай байна. Хүрсэн ирсэнд баярлаа. Ингээд Козет Монголиагийн хныхаа зүгээс танд энэхүү гарын бэлгийг өгч байна. Баярлалаа. Ямар энэ нөгөө сахар өнөөдөр таргалахгүй. Тийм, жим барьж байгаа хүмүүс идэж болдог. Хүүхдэд өгөхөд ямар ч асуудалгүй шүлэнд наалтахгүй. Яасан их бэлгээр харахгүй болчихлоо. Сток гой баярлалаа. За, Zebra International Distribution-ы хамт олонны зүгээс танд энэхүү гарын бэлгийг өгч байна. Хамаас нь бас хүслээ ахт минь өгөөрэй. За, тэр доор нь шүү дээ. Тоор энэ тий хүслээ ах юм доо. Энийг үү? Үгүй пив ер нь уудаг уу? Гэхдээ би харин сүүлийн пив баг зэрэг уудаг болоо. Би ч бас нэг алкогол уудаггүйсэн. Уудаггүй юм хаа. Яасан ууж байгаа яриа сонсож байгаагүй. Тэгсэн чи яасан гэсэн чи би сайхан
бөөрийн чулуу ахуулдаг байхгүй юу? Бөөр энэ талаар амар өвдөд. Тэгээ очиод дурандуусан чи бөөрөндөө чулуутай юм гэсэн. Тэгээд эмч маань гэхгүй таны бөөрийн чулуу штэ та хараад бүр энийг гайхна гэж байгаа байхгүй юу? Тэгээ яасан чи бүр элсэн шиг юм жижигхэн тийм чулуу гарсан. Хэрвээ та пив уудаг байсан аваасаа пив уугаад 3 өсөрхтөл таны энэ чулуу гарах байлаа. Та ямар ч пив уухгүй байсан учраас юм болсон. Тэрнээс хойш би чи пив чи тэгээ дахиж чулуу ургасан чулууч магадaltaй гэсэн учраас ингээд бас пив уудаг болоод. Тэгэхээр эн чинь бас За бас дуусаагүй. За энэ Mountain Mongolia-гийн хамт олонны зүгээс танд энэ кофений сетийг бэлгэлж байна. Энэ дотор одоо яг энэ зурган дээр байгаа бүх зүйлүүд байгаа. Бүр ямар гоё юм бэ? Чанагч бүх сток Кофе чанагч, ботлогч, плейтгэн, чанагч нэгэд бүх плейтг нь өсөөх юм байгаа. Мөөжиг нөгөө гаргаж ирээд нэг чандаг шүү дээ. Тэр юу ингэ мөөж хийх гоё заяа. Бид нэг тоглолтоор явж байгаа л энэ тэрүүгээр кино минут мөөжиг нэг машиныхаа арыг онгойлгож ирээ. Тий. Гаргаж Тэр чинь болохоор мөөжгийн чинь ганцхан энэ ч юм байгаа заяа. Мөөжгөө нэмэгдчихсэн. Мөөжгөө 1 2 3 4 5 6 7 8 9 байна. Чинийгт чи 3 л байсан. Битэр. За ямар гоё юм бэ? Сайн нэрэ бид нар хөдөө явхад замд кофе уумар санагдаад идэв шүү дээ. Тий. Кофе ч одоо хэрэглээ болцсон болохоор тий. Вау, тийм биш тий. Плед мүлээд юм юм бэ тий. Нөө мичта плед чинь жижигсэн юм байна. Энэ мөч Байхгүй тий. Энэ янз юм байна. За. Супер. Энэ одоо яг кофенд ч яг юунд орох лээ? Ингээ цэвэрлэх юм. Ямар хөөрх юм тий. Бас өөртөө мэдээгүй битэрс байхгүй. Таараа хүмүүс өгөөлөө. Тэгээд задлахад нь давхар кайф аваад ямар гоё ингэ. За энийг бол хараад хүслээ авах чи хоёр алгаа хөлбөр ингэ цэрэг тавьчих. За энийг бол хүслээ авах өгөө та тэрийг өөрөө уугаад тэгээд болох юм байна дөө. Чулуугаа хөөгөө. Чулуунуудаа хөөгөө. Нотач. За тэгээд таялаа гэсэн баярлаа. Манай хоёр чи бас нөгөө намайг аяг холон мэрэгчлээ гэсэн шүү дээ. Тэрэн шиг манай чука ч бол тогооч, сайн ээж, жүжигчин тэгээ бас сүлжээний бизнес тий бас аягүй олон юм байгаа шүү дээ. Сайн ээж тийм ногоо гайхамшигтай дарна хоолыг бол дээш шидэл бууж яа. Тэгтэл энэ хүн яасан байх нь энэ хүн чинь байна шүү дээ захирал гэж байгаа тийм шүү дээ. Киноны дуу оруулагч. За дэлхийн маш олон Австрийн гүнжээс ахвал ямар юм блэ те маш олон хүмүүсийн дуу хоолойг дуурайж тэдэр дуу оруулжсэн гайхамшиг. За бас тэгээд ээж сайн жүжигчин сайн хань те тэгээд үнэхээр гайхалтай байна те. Тэгээд бас аяг олон юмны мастер байгаа даа. Тэгээд хоёр гоё бискутыг ингээд ярилцсан хоёр дүүтэйгээ маш гоё ярилцлах боллоо. Тэгээд нэг өдрийг аяг аз жаргалтай хоёр тачигдл инээгээл гоё өнгөрөөлөө. Та яста баярлаа. Баярлалаа. Ийм олон гоё бэлэг өгсөнд баярлалаа. Баярлалаа. Энэ ч бидний хамтран ажиллаж байгаа одоо байгууллагууд нь байгаа шүү дээ. За Mountain Mongolia, Cosette Mongolia, Zebra International Distribution баярлаа. Ингээ дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа. Чокагийн Cosette пэйж эротик кинон тоглох болтоо. Хүслээ ахыг нэг эротик кино зохиолч гэж байна. Нээлтэн дээр нэх болов. Нэг хаахгүй. Ямар ч сайчнаа. Нэг хаахгүй. Ямар үгүй. Баско лектор профессор нэг хүч гэсэн бид хэд цуг ажиж жижиг нэ тий. Зүгээр хүсэлчил бийс. За тогсон шүү дээ. Хаагтаа бицтэй. Яа
байдаг байхгүй юм. Яг ийм амар нөгөө код модыг оруулахаар ингээд байгаа. Ингээ энэ амцуураа гоо араа хөвчөө. тэгээ инээглэр нулимс гараад нөгөө будаг Дуусаа баяр. Саяныхыг оруулах шүү. Daar wie ons een band, hij die op die boog.